За 1 2 за эхлэе. За сайн байцгаана уу энэ одоо хорон хүчийн мэндийг хүргье үзэгчдтэй тэгээд Хэнгэрэг ток шоуны энэ өдрийн дугаараа эхэллээ. Аль биесээр хүмүүсийг эхлээд танилцуулж баруун гартлаас явъя. За хүндэт Монгол Улсын хүндэт зүйн бэлэгтэн хос 2. За үзмэрч засалч Нямаа гэх фэйсбүүк дээр байдаг Нямаа маань ирсэн байна. За Эрдэнэ сан маань ирсэн байна. Бүгд таньж байгаа байлгүй тий. Орсын зүйн бэлгийн талын шилдэг тавт орсон. За зол зэ журан гэдэг фэйсбүүк хаягтай зол зэ маань хөлж ирсэн байна. Бас уулаач тийм бүрээд утга. За тэгээд эмч сэтгэл зүйч одоо жавхлан маань хөлж ирсэн байна. За алдарт эрхчлөө хамтлагийн дооч баяраа маань ирсэн байна. Тэгээд ирсэн бүх зочдтой баярлалаа. Тэгээд өөрсдөө сайхан товч танилцуулж явчихгүй тий. Баруун талаас ахлаа сууя. За тэгээд үдшийн мэндийг хүргэе. Телевиз хэлж байгаа басгатай тий. Яг би болохоор наа хос 2 гэдэг. Тайлан нэвтрүүлгийг бас сүүлийн үед хийж байна. Тэгээд яг ер нь бол яг бөөгийн ёсоор яваад бол бас нэг 13 4 жилийн нүүр үзэж байна. Тэгээд сүүлийн үед болохоор яг энэ бас нийгэм бас нэг нэвтрүүлэг эхлүүлсэн тэр зүйлээ хийгээл яг зөрөө явж байна. За гинт гэсэн ч амарсан. Тэгээд нэг сан бие барьж байгаа тийм. Тэгээд ерөнхий яг вэ ингээд эхлээд ингээд гой та нар явж байна. Араас нь ингээд болохоор болохгүй тэгээд ингээд тэгээд яг уу ерөнхийдөө болохоор одоо нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд ерөнхийдөө сүүлийн үед болохоор ийм одоо энэ бөө одоо онгоц захиустай хамааралтай нэвтрүүлгүүд маш хийгдэж байна. Бас нэг үе бодох юм бол одоо 90 оныг бодох юм бол манай монголчууд маань болохоор бөөг одоо маш их мэддэг болсон. Энэ хийгж байгаа нэвтрүүлэг болоод хүмүүсийн одоо зам үйлээс мэдээж хүмүүс маань мэдж штэ тийм ээ. Тэгэхээр би бол цааш цаашдаа энэ хүн нэвтрүүлгүүд маш их хийгдээ нийгэмд одоо энэ бөөгийн өв соёл одоо бөө мөргөл тийм ээ. Ахаад сайхан сэргэн мандаасаа гэж одоо байнгын бодож тэгж сэтгэлдээ одоо төсөөлж явдаг залуугийн нэг л дээ. Тэгээд бас манай энэ ирсэн улсууд маань бас гоё өөрсдөө танилцуулаад явна гэстэй. За нэмээс. За сайн байцгаана уу энэ жишээ мэндийг хүргэе. Намайг одоо Нэмсрэн гэдэг Нямаа гэдэг. Би одоо энэ бас удхан хүн байгаа. Тэгээд одоо овоо хэдэн жил болчлоо. Түүнийхээ ажлыг хийгээд ер нь бол бөө мөргөлтэй холбоотой, тэнгэр шүтлэгтэй холбоотой энэ сайхан залуучуудаа ингээд өнөөдрийг одоо сууж байгаадаа их баяртай байна. Тэгээд энэ нэвтрүүлгийг одоо хийж байгаа нэлээд баярлалаа. Тэгээд би бүгд эхнээсээ ингээд бүгдээрээ сайхан танилцаад ингээд танилцуулалт нь явчихнаа. За сайн байна. Тэгээд буян дахтын Эрдэнэ сан гэдэг Завхай аймгийн одоо Улаастай хотоос харуултаа Авараа ярил хөвсгөлийн цэцэрлэг, ээжээрээ ярил Завхны тосон цэнгэлээс харуултаа. Тэгээд бас залуу хүний хувьд бас толгомддгий байна ингээ. Залуу хүний хувьд тэгэл яг анх бол би бөө гэдэг зүйлийг бол одоо яг л бусдын адил энэ хэцүү хатуу зүйл те. Тэгээд хараадаг өрөөдгөл гэдгээр нь ойлгодог байсан болохоос биш. Яг ийм сайхан хүчтэй шаталтай тийм ээ. Монголын маань энэ тэнгэр шүтлэг, тэнгэр үзэл, тэнгэр онготууд гэдэг ямар сайхан чадaltaй байдаг бэ гэдгийг ингээд одоо өөрөө зарим болоод мэдээд явж байна. Ялангуяа сая Оросын албаны нутагт очиход яг хүний нутаг гэдэг утгаараа одоо хүний нутаг гэж ярьдаг гэсэн шиг тэнд яриаг үтгэх тийм хүний нутаг гэдгээрээ бас тэдний өссөн орчин те энерги юу өөр гисэн хийдэж шинэ онготууд бол тэр бүгдийг сайхан давуулж гаргаад намайг бас нэг айргийн тав гэдэг шиг тав давьцсан би бас тэнгэр шүтэнүүдтэй бас баярлж байгаа. Бас Монгол бөөнөрөөр удхан заримудаар маш их бахархсан. Ямар агуу байд юм бэ? Би лайвраа бас ярьдаг байхгүй өөрөө байж тэгээд 17 онд би Монголын зүүн талд орж байхад би бол амар ядарч туйлдж ирсэн. Мэдээж хүмүүс өсөлтөнд донд тийм ээ хин лугаа жоохон жижиг юм мэдээж амьд нөр биш ч гэсэн тий хаалт юу ирэхэд амар ядарч ирсэн. Гэтэл сая Оросын албаны улсууд ингээд тэр зүүнгийн талд ороход бол яг тийм мэдэрсэнгүй, ядарсангүй надад хамгийн одоо юу байсан л одоо нэг ямар мэдхгүй тий мэдхгүй. Өөрийн хэлээрээ ярьдаг бол одоо ингээд ярьж ойлголцдог бол энийг ингээд детальч ярмаар байдаг. Гэтэл орчуулгад дамжуулахад бас тэр тал дээрээ жоохон алдаа татгалтай. Тэгээ хамгийн сүүл хасагдаг сорил дээр орчуулгын газар яг би сорлоо ингээд нөгөө тогтоонд яагаад
яхад бол хүний нэг хэлсэн л дээ би өстэй. Тэгээд тэгэхэд онгодыг хамгийн сүүл за энэ дээр л өстэй онгодоо оруулаад энэ л чухал шүү гэж буулгасан чинь загнуулсан. Тэгэл онгод бол угаасаа 10 төлөвлөгөөд л буцагдсан баггүй юу? Ер нь минийх наад чинь одоо тэмээ тий. Тэгэхээр би явцдаас гуйсан. А энэ дан ганц Эрдэнэ сан гэдэг юм биш ээ. Энэ дан ганц Монголын тэнгэр шүтлэг гэдэг ямар агуу юм бэ гэдгийг харуулмаар байна. А бас давхар би өөрийгөө яг ямар төвшөнд явж байна те. Үнэхээр хүмүүс ингээл зорж ирээд идэг. Тэндээс яг тусыг авч байгаа юм байна, нис авч байгаа юм байна. Гэтэл би эднэрт бүгдээрэнд нь тусалж чадж гин үү, чадж гин үү. Энийг аль мэдэх гэж явсан. Тийм учраас тэгэл. Тэгтээ сайхан байна. Ингээд ийм сайхан хүмүүстэй ингээд сууж байгаадаа бас баяртай. Тэгээ би өөр таныг ярихад чинь би шууд л зөвшөөрсөн. Оо тэгээд яг яахаа. Яагаад тэгэхээр би үдсэн л те. Тэр нэг ночрээгүй тэр нэг зааз тэр чи илээ. Нэг залуу байгаадсэн шүү дээ. Төөл бичиж байгаа юм. Тий. Тэгэл ингээл эдгээр чинь сошиалаас хардаг. Тэгэл энэ яг гоё зүв ярьж, зүв зүйтэй зүйлийг дэлгэрүүлж ингээд тэгээд арай их ярьцсан аа. Зүгээр. За тэгээд Эрдэнэ сан гэдэг тэгээд за зөв. За сайн байцгаана уу? Та бүхэн энэ намайг Монголын цаал цай гэдэг. Хангаа ингээд жавшин санагдаад. Тэгээд бүрээ чай хэр буулгоо. Тэгээд энэ нэвтрүүлэгтээ урьж оролцсон баярлалаа. Тэгээд хамт оролцож байгаа залуугийн төлөөлөл одоо оролцож байгаа баяртай байна. За жахлаа. Санаа. Энэ өдрийн мэдээлэл намайг жахлан гэдэг. Би сэтгүүлийн суулаас засаж байна. Энэ нэвтрүүлэгт аль болох өмөрөл гүүгээр одоо ер нь бурхан шашин альсвал христианч гэх юм уу бүх зүйлийг болж өгвөл логик талаас нь шинжлэх ухааны талаас нь ойлгож таньж мэдэх гэсэн зорилготой байдаг учраас наваад урьж оролцсон байна. Маш их хэлж байна. За баярлалаа. За сайн байцгаана уу? Лид үзэж байгаа бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ирчдээ хатлаж баяр хүргэж байна. Тэгээ энэ цаг үеийн одоо яг өнөөгийн яг цаг үеийн нийгэмд одоо зөв зөвлөгөөр дагуулж явж байгаа залуучуудаа амжилт хүсье. За баярлалаа. Хачаан гэж бүр танаа Гэж бонгоо. За бид одоо сайн жилүүдээ ярилцъя. Бүх мөрөглийг ер нь жахлан ер нь юу ч боддог яг хүүхний хувьд. Хүүхний хувьд одоо шашинч байна уу, бүх мөрөглж байна уу, бүх зүйл аливаа зүйлийн учир шалтгаан ач холбогдлыг гэдэг ч юм уу те ойлгохгүй нэгэнд нь үлгэрчлээ ч хамаагүй таниулах гэсэн оролдлого байт юм болов ер нь бол хүн болгон адилхан бүгдээрээ ухаантай халбгүй бүгдээрээ чадвартай халбгүй гэсэн хэдиж одоо хүн гэдэг утгаараа аль эсвэл нэг нийгэм нэг үндэстэн одоо юу ч хэлдэг юм байна тий тэр утгаараа заавал таньж мэдэх шаардлагатай тэр утгаараа ч гэсэн нэг үлгэрчлүүл гэдэг шиг тий Монгол ардын аман зохиол үлгэр гэдэг шиг аливаа зүйлс тийм тайлбар утгаараа гэдэг ч юм уу явдаг шиг ийм байдаг бахаа гэж боддгийг ялангуяа бүх мөрөглөд бол энэ ойлгож явдаг зүйл нь ихтлийтэйгээ байгальтайгаа гэдэг ч юм уу те ер нь бид нар оршин тогтнож байгаа газартайгаа уялдаа холбоотой нийтж те аль болох зүй тогтлоор гэдэг ч юм байхыг сургамжилдаг юм болов тэрийг илүү болцоо заадаг юм болов гэж зүгээр хувь нэг боддгийг яг хөө мэдээж альва зүйл чинь сайнтай муутай буруутай зөвхтэй байдагтай ижилхэн олон талаас нь хардаг байх. Гэхдээ бодж өгвөл миний хувьд одоо логик талаас нь шинжлэх ухааны талаас нь яаж тайлбарлах боломжтой байна. Бас ойлгомжгүй уйлдахгүй байгаа зүйлсүүд нь юу байна гэдгийг л таньж мэдэх зорилготой байдаг да. Баярын хувьд одоо тэнгэр үзэл гэж юу яг таны хувьд яг юу юм? Миний ойлгосноор одоо тэнгэр үзэл гэж одоо Эзэн Чингис хаан одоо бүх шашны одоо эхлэл нь ер нь итгэх нь бол мөнх хөх тэнгэр гэж би өөрөө боддог. Тэрний доор бүх шашин байгаа гэж. Энэ бол тийм. Зулцаагийн хувьд
залууны хувьд тэнгэр үзэл гэдэг нь яг яах гээд юу нийтэд харуулах гээд таниулах гээд ер нь яг нөгөө Монгол өвс соёл жагаараа амьдрах хэлж байгаа ч үү. Тийм байгальтаа ирсгээ таны хэлсэнтэй бас санагдаж байна. Тийм. Ирсэн сандрал. Зяада ер нь хүний амьдралд өвчин зовлон тийм ээ. Хөл ахцал гэдэг зүйл хэцүү шүү дээ. Тэгэхээр тэнгэр үзэл гэдэг бид нэр энэ хөрсдөд өөрд байхгүй шүү дээ тийм ээ. Зуурд ирдэг учраас энэ тэнгэр үзэл гэдэг нь одоо энэ хөрсдөд амьдарч байгаа хүмүүсийг тийм ээ соён нэгнэрүүлж хин нэгэ хайрлаж хүндэлж одоо ямар ч байсан нэг зөв байлгахын тулд тэнгэр үзэл гэдэг зүйл байдаг. Бас давхар одоо манай энэ тэнгэр үзэл гэдэг чинь ер нь одоо Монголын ард түмэн те одоо Хүннү хаан, Хүннү модон шөнөө тэгээ Чингис хаан гэх мэтчлийн хүмүүсээс үүдэлтэй ялангуяа Чингис хаанаас үүдэлтэй. Тийм учраас тэр хүн энэ ертөнцийн нууцыг тийм ээ танин мэдээд одоо энэ шинжлэх ухаанаас төрөж танин мэдээд энэ ертөнцийн хууль одоо хуулиудыг одоо бурхтын хууль гэж ярих уу тийм ээ одоо ойлгомжтой хуулийг бурхад тэнгэр шүтэнүүдийн хуулийг ирж танин мэдсэнийг л одоо тэгэл одоо хүмүүстэй тэрийг соён гэрүүлж хүсэж одоо хүргэж инхийг л одоо тэнгэр үзэл гэж ойлгоод байгаа. Тэгээ яг толгомцсон ч юм бас. Яачлаа. Ямаа гэж. За миний хувьд бол тэнгэр үзэл. Би бол ингэж боддог. Мөнхөд тэнгэр угаасаа бид бүгд угаасаа шүтдэг тийм ээ. Энэ тэнгэртэй холбоотой юм ярих юм бол газар ус одоо байгаль дэлхийдээ бид нар мөнхийн одоо байгаль дэлхийдээ холбоотой болгох бид нар чинь тэрнтэй үйлдэл холбоогоос одоо байгаль дэлхийгээсээ л одоо амьдарч байна л гэсэн үг шүү дээ. Тэндээс бүх эдэн шууш одоо бүх амьсгалж байгаа, идж байгаа, ууж байгаа, өмөртөж байгаа болгоныг байгалаас авч. Тэгэхээр тэр ерөөсөө байгаль дэлхийд тэнгэр үзлэгүүд яг л адилхан байгаа байхгүй юу? Мөнхөд тэнгэртэй холбоотой. Тэр би бол байгаль дэлхийн газар услуус авдаг те эртээр үеэс одоо Монголын ард түмэн бол газар услуус авдгийг бол дэндүү одоо дээд шүтэж мөргөж одоо залбирч ирсэн. Тийм болохоор одоо цаг дээр залуу үед бол энэ залуучууд ялангуяа одоо энэ байгаль дэлхийг бас хайрлах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгээ зарим хүмүүсээ болохоор тэрхийн энэ одоо тус авдаг гэж юм байдаг юм уу те энэ одоо үнэн юм худлын юм гэж ингэж ярьдаг. Гэхдээ энэ бол яг бодит зүйл дээр бол байдаг зүйл байгаа байхгүй юу. Бид бүч угаасаа л усын нуужийн ёсын дагж урмал амьтан те бүгд л амьд биштэн байгаа болохоор тэнгэр үзлэгтэн бол угаасаа заашгүй газар ус байгаль дэлхийг бас хатагтай заашгүй холбоотой гэж бодож байна. Энэ бол тийм байна. За асуу яг ер нь тэнгэр үзлэгээд яриул маш их хэлийн байрал та мэдээж ойлгомжтой. Гэхдээ монголчууд тэнгэр үзэлтэй байхдаа л хүчтэй байсан гэж би бол хувьдаа боддог. Яагаад тэгдэг юм бэ гэхээр бидний өвд эцэг хизээч хин нэгэн юмны өмнө сөхөр сууж үзээгүй аргадаг байхгүй. Тэгээ тэнгэр үзэлтэй. Одоо миний эмээ өглөө болгон тэнгэрт сүр өгч байна. Энэ тэнгэрийн үл мөн ер нь бол тийм тэнгэрийн үл мөн. Монголчууд бүгдээрээ тэнгэрийн үл хийдэг мөртлөө тэнгэр үзлийг хийдэггүй юм шиг үүсгдэг усуд маш их байдаг. Дагцгүй бид нар өнөөдөр тэнгэр үзэлтэй байхдаа л маш хүчтэй байсан ард түмэн. Гэхдээ тэнгэр үзэл маш хурдтай сэргэн мандж байна. Миний хувьд бол тэнгэр үзэл гэдэг бол хүн бий болохоос ахуулаад хүн галт хүлж эхлээл энэ одоо бөө бол бүх шасны эцэг гэж түрүү ярьсан шүү дээ. Эцэг яачгүй эцэг байхгүй. Тэгэхээр энэ болохоор ганц одоо Монголд байгаад байгаа зүйл бас биш шүү дээ. Гадны маш олон улс ингээд тэнгэр үзэл гэдэг юм одоо бид нар өөрсдөө яг одоо тэнгэр үзлийн жинхэнэ өлгийн нутгийн мөртлөө өөрсдөө хоцорж байгаа байхгүй нөгөө хэдээс. Яагаад юм гэхээр нөгөө одоо харийнхын чи ингээд бүгдээрээ судлаад эхэлчихсэн шүү дээ. Тэгэхэд манай монголчууд сайн муухай яриад муудалцаад хөл гараа жилдэлцээ те жийж тэнгэр үзэлтэй бийж тэнгэр үзэлтэй гэх. Тэнгэр үзэл гэхээр хідэн бөөнөрийг бодоод байгаа байхгүй. Бөө шүтгийг тэнгэр үзэл гэж ойлгоод байгаа гэдэг ойлголт биш байхгүй да. Бөө бол бөө тэнгэр үзэл гэдэг чинь шал өөр зүйл байхгүй. Монголчууд тэнгэр үзэлтэй болно гэхээр нэг бөө шүтэн гэж ойлгоод байгаа. Бөөг ер нь ямар шүтэх ер нь бол шаардлагагүй шүү дээ. Хэрэгтэй үедээ асуу. Хэрэггүй бол магадгүй болжж болно. Гэхдээ бид нар тэнгэр үзэл одоо энэ байгаль дэлхийг хайрлах, эцэг эхээ хүндлэх та нарын бурхан яг юу юм бэ те? Асууя л да. Миний ээж аав, миний ураг удам багхгүй бидний те. Бидний бий болгосон зүйл. Миний их миний бурхан шүү дээ. Гэдэгтэй адилхан тэнгэр үзэл бол угаасаа ингээд ганц монголч биш дэлхийд ингээд маш хурдтай ингэж миний хараад таарч байна. Бид нар одоо эхлээд уулын төрүүлж явсан усууд одоо хойно гоцроод байна. Тэгэхээр яг ингээд
залуучууд ингээ улааш нар ингээд маш их юм хийж ин тэ магадгүй нэг нийгэмд ингээд таниулах гад өөрсдөө ингээд өөрсдөө хэмжээ зүтгэж энэ ингэж явж гинэ гэдэг маань бид нар энэ зүйлээс сэргээж лээ тэ магадгүй хэдхэн жилийн дараахад бид нар шал өөрлөсөн. Тэр цаг үед бид нар жинхэнэ нөгөө тэнгэр үзэл гэж яг юу байсан юм бэ гэдгийг яг өөрсдөө олж хараад тэгэл ястал нэг монголчууд нэг гоё юм сэргэн мандалтын цаг ирнэ гэж л боддөө шүү. Тэгээ яг наад чинь нөгөө одоо Европт нэг одоо улаан христийн улаан загалмаатан цагаан загалмаатан гэдэг хоорондоо дай хийж хаанаас ч юм нэг сонирхоо ихтэй усууд ирээд нэгтийн дардсан шүү дээ. Тэгэнгүүт нөгөөдөл нь болохоор манай Иесус бурхан явуулаад тэдний талыг дарчлаа гэж ойлгосон чинь Монголын их зэрэг байсан байна. Тэгэнгүүт сүүлдээ нөгөө чинь ягаад тэр монголчууд тэрийг очиж дараад ирэхээр бид нар тэнгэр үзэлтэй. Тэгэнгүүт нөгөөдөл чинь бүгдийг эзэлсэн. Тэнгэр үзэлтэй болохоор. Тэгэнгүүт тэд нар болохоор хайрцагдсан чи уулаар би цагаан гэж байлдаг. Тэгэхээр чинь бид нар нөгөө тэнгэр үзэл гэдэг зүйл чинь бүр төрүүлээд тэр тухай хөгжсөн бүр тулцсан байсан байгаа байхгүй. Бүр холбоотой одоо холбоотой байсан. Тэгэл нөгөө монголчууд тэнгэр үзэлтэй багтаал хүчтэй байсан юм ба. Гэхдээ 90 онд би нэг шинжил юугандаа судалгаанаас харж ирсэн 90 он 80 он бөө гэдэг юмыг хүмүүс айдаг, хараадаг, өрөөдөг, айлгадаг, сүрдүүлдэг гэдэг. Зоддог. Одоо яг энэ үед бол зуны монголчуудын зуны 90% бөө мэддэг, тодорхой хэмжээгээр мэддэг ойлголттой болсон байхгүй. Тэгэхээр шал өөр бас үнцэг гарч ирж штэ тийм. Одоо залуучууд даа ялангуяа энэ тэнгэр үзлийн бөөгийн өв соёл гэдэг юмыг бүгд сонирхоо судлаад өөрөөсөө хэмжээн ингээд ойлгох гээд ингээд зүтгэж штэ. Бид нар одоо энэ хийж байгаа юмараа ойлголтыг маш зөв өгч явах хэрэгтэй байхгүй залуучууд те. За энэ бол ийм шүү. Түүнээс бид нар нэг юм хийсвэр ертөнцийн төсөөлөд нөгөөдгөр рүүгээ ингэж хатуулах биш байхгүй юу те. Үнэн зөв шудраг бол шудраг, үнэн бол үнэн, энэ бол тийм, энэ бол ингэдэггүй, энэ чинь яг зөв байсан, энэ буруу байсан шүү гэдэг. Тэгэхээр ер нь маш хүчтэй сэргэж байгаа. Би маш баяртай байдаг ер нь. Энэ тэгээд бол юу штэ. Зөв удирдал зөв явал зөв зааж өгөх юм бол мандалагчлах хэрэгтэй байхгүй юу ерөөсөө. Тийм болохоор одоо бөө мөрөглийг бол аюу зөвөр ойлгуулж зөвөр одоо ингэж зааж залруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим нэгэн хүмүүсийн бодлоор одоо бөөг бол одоо ерөөсөө аюу тийм ядарсан, ядуу тий ерөөсөө тийм гуйлагчин гэдгээр аюу боддог тийм болоо тийм биш нэг юм шүү дээ. Ер нь одоо жинхэнэ бөө гэрт амьдэрдэг юм ядраа тий бараг тэгтээ яг тэр хүмүүсээс үнэлмээр байхгүй юу. Бусдын төлөө амьдралаа зөөлж чадж байгаа байхгүй тий. Тэгтээ одоо энийг бас нэг цаг үетэйгээ нийлүүлээд хэлүүлээ гоёор тань мэдүүлээд бид нар бол тэнгэр үзлийн яг гэрчнэр шүү дээ одоо илтгэх зүйлүүд шүү дээ. Тийм учраас хоорондоо гоё юм эвтэй юм байна. Тэгээд одоо би зүгээр яг энд та хэд одоо ингээд адилхан хүмүүс сууж байгаа учраас одоо ингэдэг байхгүй. Одоо би зүгээр жишээ болоо ярихад хос хоёр гэдэг үнийг үзүүлчихэл нэг хүн орж ирэл надад муулна тий. Надад үзүүлчихэл хос хоёр дээр ороод муулна. Яг энэ бодит үнэн багхгүй. Тэр ийм байдаг байхгүй. Тэгэнгүүт аах би юм үзээгүй одоо юу гэдгийг те байхдаа тий. Тэр хос хоёр яахаараа би пэйж ингээл тий. Намаа тэгдгийг уулзаачгүй байж гээл гэгмитчлээ ийм яг явж исэн. Нөгөө нэг хүн юм үзээгүй тий. Болчих юм одоо тийм багтаа ч гэдэг юм уу. Одоо 4 жилийн өмнөх 4 жилийн хойно би хоёр чи шал өөр тэнгэр газар шиг бас нас ахих тусам ингэж байгаа. Тэгэхээр одоо хэдүүлээ гоё эвлэлтэн нэгдээд одоо энэ бас бид эдийн лайв гэдэг хүмүүс бөө хүмүүс үзэж байгаа тий. Тэгэхээр бүгдээрээ гоё эвлэлтэн нэгдээд хинтэй гоё түшигтэй тулхтай монголчууд цөөхөн одоо би Оросд байхад ингээл нөгөө мапсаас монголоо санахаар ингээл жижигсээр хардаг баг. Тэгэхэд хоёр том гүрний дунд тэр ямар өвдөлттэй юм бэ ингээл бодоход одоо бид нар л ингээл соён гэгэрүүлэгчд учраас энэ дүүнрээ одоо настан буурлуудаа ямар сурах вэ? Дүүнрээ шинээр одоо ингээд өсөн твшиж байгаа дүүнрээ гоё ёс заншлыг нь гоё ингээд зааж өгөө тэ. Тэгээд ухааллыг нь зааж өгөөд аав ээж хайрлах ан амтан энэ лус савдаг газар уул усаа хайрлахыг гоё зааж өгөөд явмаар байгаа. Тэнгэр үзэлгээд нэг том утгаар ойлгохтой биш байхгүй. Тэгээд зүгээр амьдралдаа алхам тутамдаа одоо надад сурах ёстой гэсэн үг. Ястаа нөгөө аав ээжигээ хамгийн түрүүнд хайрлаад бурхан дахиж үтж байгаад бараг тэг өөрөө аав ээжийг хайрлж ийн гэдэг чинь л өөрөө тэнгэр үзэл болоо явчихж шээ. Тэгэж хүмүүс одоо ингэж байдаг байхгүй. Тэнгэр үзэл гэхээр л бүр нэг амар том юмтай бүр ингээл нэг бөө мөө шүтээлс таалаа бодоод. Би тэнгэр үзлийг өөрийнхөө одоо юу гэдэг би нэг бас нэг тодорхойлцсон байгаа шүү. Тэрийг хэлэхэд бол зүгээр хайр байхгүй тэнгэр үзэл. Энэ бол тэгээд инхээр би бас нэг юм сони боддог байхгүй.
тэнгэр үзэл хайр юм бол бүгдийг л хайрлах оршин бүх юм хайрлах хэрэгтэй байхгүй. Бүгдийг хайрлаа. Тэгвэл нэг ганц алдаатай юм байна. Юу гэхээр би яг л тэнгэр үзлийг нүгээр л боддог байхгүй. Хүний хүүхдийг өөрийн хүүхдээсээ илүү хайрлах чадвал тэр хүн тэнгэр үзэлтэй байна гэж би боддог юм. Хүний хүүхдийг шүү дээ. Одоо танай хүүхдийг юм уу? Уйлдах гэдэг нь одоо танай хүүхдийг би өөрийнхөө миний үчингс хэлбэлдээ өөрийнхөө хүүхд шиг ингэж өөрийнхөө хүүхдээс илүү би хайрлах чадчихвэл гэмэн тэр хүн одоо өөрөө тэнгэр үзэлтэй болж байна гэх. Тэр энэ жоох босго арай минийх бол босго арай өндөр болох гэдэг байгаа юм. Наач суурлал бас юм биш үү? Тэнгэр үзэл чи ерөөсө хатуу харын бийг бас давах ухаан. Тэр чинь бас тэнгэр үзэл болоо явчихна. Тэгэхээр ерөөсө хүн төрөлхтөн үүснээс хойш бид нар чинь ингээл одоо байшин дотор дулаахан сууж байгаатай адилхан тийм. Тэгээд энэ ерөн шинжилгээ ухаанаар одоо нотлоод байгаа юмнуудыг бидний эцэг хүүхэд аль дээр тийм аль дээр тэр хатсан домын арга домыг мэддэг болцсон. Аа тэнгэр үзэл дээр миний бодлоор ингэж бодоод байдаг шүү. Энэ тэнгэр шиг уудам сэтгэлтэй байх гэх юм уу одоо сэтгэлийг тийм нэг арай өргөн өнцгөр ядмаг өнцгөр харах биш болж өгвөл бусдыг өргөн өнцгөр тэр дотор нь уурлах, хайрлах, одоо бухимдах, магадгүй инэрх, өршөөх гэдэг ч юм те бүх сэтгэл нь багц хуйцаар юм өргөн байгаасаа бид нар нэг туйлын бодоод байдаг л дээ. Заавал бүх хүн сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй, аль эсвэл бүх хүн мундаг байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тэр утгаараа биш хүн л бас хойно бухимдна, гондон тунин те бас баярлан хөөрн, уучлан, хайрлан гэдэг зүйлсүүдийг бүгдийг багтаас нь тэр том өнцгөр харж чадахыг хэлдэг юм бол альва зүйлийг уучин байдлаар гэсэн үг те. Тэгэж ойлгоод байдаг. Тэгэхээр нэг бөөрөөгөө хандуулсан гэдэг ч юм уу те. Аль зүйл хит нэг тийм тууширсан одоо юу гэх шашинлаг үзлээсээ нэг жоохон хагцаад жоохон зүг би Монгол хүн шүү эсвэл би нэг уужим сэтгэлтэй хүн шүү те устдаа яагаад нэг тийм атаачтай хорсол аль эсвэл нэг илүү байх гэсэн орлогоо ядч нэг даваад гарсан сэтгэлгээтэй байж чадвал тэнгэр үзэлтэй болов гэж бодоод байдаг шүү дээ. Яг л гоё ярьлаа. Тэндээс нэг би гэдэг үс байхгүй. Би байхгүй. Би байх. Бид нар цөөхүүлээ л дээ. Түр бас ярьлаа. Тэгээ бид нар ингээд цөөхүүлээ бас. Одоо жишээлбэл нэг хүн баашин дээр сүсрэд бүгд мэдсэн байж шүү дээ. Яг бид нар тийм цөөхүүлээ. Зарим улсууд бид нар ингээд тийм ядуу гэж яриад шүү дээ. Манай Монгол шиг баян орон юм байна гэдэг. Тэрэн дээр бол би амар дургуурд өгөхгүй. Нэг ядуу матуу гээл те. Бид нар өөрсдөө харин ядуу сэтгэлгээтэй байгаа тэр байхгүй. Бөөнөр дунд ч гэсэн байгаа. Энэ бол угаасаа байгаа зүйл. Өөрсдөө сэтгэлгээ ядуу учраас заавал нөгөө хүмүүсээ тэгж ойлголт аваад байдаг тийм тал байгаа. За бөөгийн Монголын бөөгийн уламжлалт гэдэг одоо хөшчүүд ярьдаг шүү дээ. Бид нар бол уламжлалтаа алдах ёсгүй гэж өнөөдрөө ярьж байна. Тэр бол туйлын зөв. Гэхдээ бид нар одоо залуучууд байхгүй юу? Тэгээд бид нар 21-р зуунд амьдарч байгаа бүгд бараг карманда телевиз ажиллуулаа явж штэ яг өмнө штэ тий. Гэхдээ бид нар яг энэ цаг үетэйгээ цаг нийлүүлэн бас алхах нь зүг байхгүй юу? Одоо жишээлбэл нэг жоохон юмд ордог тий. Одоо жишээлбэл хосоог бол бөөнөр сайхан муулна штэ. Ер нь бол одоо сошиалын боо тий. Гэхдээ эргээ харахаар инээд тахгүй яг үндэ хэлэхэд тий. Бид нар хэдгээр зуунд амьдарч байгаа тий. Дээрээс нь магадгүй бид нар өөрсдийнхөө хийх гэж байгаа хийж байгаа зүйлүүдийг хүнд масс мэдүүлэхийн тулд бид нар байгаа тэр аппликейшн бүх зүйлээ ашиглаж тэрийг хүнд хүргэж байгаа шүү дээ. Тэр бол ойлгомжтой тийм. Гэхдээ цаашдаа яг бөөгийн уламжлалт гэдэг юм бол алдах ёсгүй. Гэхдээ мэдээж сэргэн мандал дундаа бид нар бас тодорхой хэмжээний өөр өөрсдийнхөө хийж чадах өгөгдлүүдээ ч гэсэн шигтгэхэд явах юм бол энэ чинь юм болох юм аа. Тэгхгүйгээр зүгээр зөвхөн нөгөө нэг хойтлоо хараад нөгөөдгөө яриад байхлаар чинь өөрөө нөгөө нийгэмд амар утгагүй болоод бид нар дэндүү хоцрогчод байгаа байхгүй. Одоо Эрдэнэ сан дөрөв ярьлаа шүү дээ. Нэг юм хэдэн гарууд байдаг. Тэгээд нэг гэртээ ингээд сууж идэг гэдэг хэвээр ойлголт яриад чи өөрөө шал буруу зүйл шүү дээ. Ер нь бол тийм. Тэгээд залуучууд маш гоё хүчтэй гарч ирж бид нар хөгшрүүдээс сонсох нь хамгийн зөв. Тэднээс бид нар авах гэхийн ухаанаар хана. Би бол тэгж л боддог. Түүнээс юм болгоны зөвгөл нөгөөдгөө туушраад хэцүү. Шудраг байсан дээ шүү дээ. Тэгхгүйгээр тэгэл оюун хүний л ярьсан юм чинь энэ зүгээд ойлгох юм бол бид нар нөгөө юмнасаа хоцрогдоод ингээ үлдээд байгаа юм байна. Яалтчихгүй. Тэгээ одоо тэр хүнийг ингээд атааргаж тэргээд ингээд муулаад байгаа хүн чинь тэр хүн бол босгоноосоо давсан тийм сэтгхүү байхгүй байхгүй юу? Гэр дотроо сэтгэдэг байгаа байхгүй юу? Өөрөөгөө би баг инээс илүү би гэдэг. Тэр чинь яах юм бэ?
Тэгээд богд сэтгэл ахах сэтгэл байгаа юм чи яаж том сэтгэл таашгаа энэ уудам таашгаа том сэтгэх юм бол хэзээ ч би энэ арилчих байгаа. Автомат өөрөө кодлчоо суугаад. Тэгээд гэртээ ерөөсөө даг гэж суугаад яваад бид өөрөө би тийсэн би ингэж ганцаараа бид дээр Одоо жишээ нь нөгөө нэг яг таны ярьж байгаа зүг баггүй. Хүн ер нь жоохон явж үзэх хэрэгтэй. Яваад ингээд. Одоо жишээл манай бас мундаг үе шүү дээ. Эрдэнэ саны үед гэх юм бол гадагшаа яваад Оросд очоод Эрдэнэ сан гэж нэрлэхгүй шүү дээ. Монгол мөөгөл тийм Монгол гэж Чингисийн Монгол тийм. тэр амар дэмжиж үз. Яасан гэхээр Эрдэнэ сан гэдэг хүн тэнд очих юм бол Монголын мөг Эрдэнэ сан гэдэг үнэ төлөөлөл. Яг сан гэж үнээр ойлгохгүй байхгүй. Яг тийм. Тэнд нь өөрөөсөө энэ үнээр төлөөлөл шүү. Тэгээс Дорж Мартин цэцгээ тэрийг мэдэхгүй шүү дээ. Энд ч мэдэхгүй. Би нэг жишээ ярил л да. Оросд ингээд нэг сорилгын өдөр амарч хийсэн чинь буудлын хаалганд тогштой байхгүй. Яваач хүн байд. Буцаад ирээд хөвцсөн чинь дахиад тогшч. Тэгээ би ингээд яг бэлхаа сууж ирсэн чинь яг энэ бор хийхтэй нэг Монгол руу харан ирж байгаа байхгүй. Тэгээ би пост оруулсан л та. А гэхдээ тэр над руу тэнгуут дараа нь маргааш нь маа нэг таньдаг зүйлс болгоод ахаа ингээд энэ баттай юм шүү. Танилуу ингээд ямар ч гал ингээд хүмүүс ингээд юм хийх гэж байна. Одоо наа чин гараад ирвэл тэгээд одоо юу гэдэг Монголын ард хүмүүс ингээд шуурчнаа. Би тэгэхээр бодсон. Би тэгэхээр эргээд хэлсэн чинь наадвар чи ямар амир ядамхан сэтгэлгээтэй юм бэ? Дан гац Эрдэнэ сан гэдэг биш. Би магадгүй тэнд нэг тогтчвол Монголын бөө гэдгээ ингээд том хүрээлэлээр дэлхий харна шүү. Тухайн тэнд явж байгаа тодорхойч байхгүй. Тий. Тэгэл би тэгтээ би зүгээр одоо юу гэдгийг надад алдаа оноо байсан тий. Тэгэл тэгтээ одоо би бол ингээд Монголын урдган зарим бүгднийг хайрламар тэрвэрмээр байна. Ягаад тэгэхээр бүгдээрээ мундаг, бүгдээрээ хэцүү давааг туулаад, онцгой сориулаад, гიშгүүлээд, бусдын зовлон үүрээд те хоолтой хоолгүй ингээд явж байгаа бүх урдган заримуудыг тэрвэрмээр санагдсан. Тэгэд хүн яг юм үзэхээр угаасаа яг нүдний тэгээд таних өмнө нь бол босгоноосоо авахгүй Монголдоо сэтгэж исэн бол ингээд тэгээд ингээд дэлхийн өнцөг болон бүрд очиж үзээд тэгээд гоё явмаар тэгээд дээр нь ингээд хүн ингээд гадаад дотор яваад ч юм уу одоо өөрийнхөө тухайн саналтаа ингээд явах те бор гэрт бол богд байгаа шүү дээ тэр чинь лаг байгаа чинь ууштараа өөрийнхөө тэр чинь хараад тийгээр яваад янз янзын хүмүүстэй уулзаад янз янзын тэмцээн хурдан тохоо өөрөө ямар өчиг гэдэг мэдэрдэг өөрөө би бол өөр нэг эдисний байсан юм байна энэ дэлхийн бүрцгийн наадах хүмүүний одоо дэлхийн тэгээд тэр чинь тэндээсээ дахиад шат өчнөө шат ахиж өөрөө дахиад дээшгээ явчих жоох. А тэгэхгүй цаана нөгөө атакаас юм бол тэндэл арга суулна. Ерөөсөө дөрөв юм. Тэгэхээр талчгаа уудан Монгол агуу түүх байл. Түүхээ мэдгүй саргагч шиг тэр гэртээ сууж штеп юм хэлээ. Тэгээд саргагч шиг тийм. Энд юм хийж байгаа бол одоо хийх гэж байгаа тий хүмүүсээ ингэ дэмжих хэрэгтэй байгаа байхгүй юу? Дэмжиж бүгдээрээ ингээ багаараа ичиж одоо нэгдэж нэг болж удган цайрангууд одоо тий хамтарч нэгдэх хэрэгтэй. Тэгжиж ингээ нийгмийгээ дэмжиж дээш байгаа. Одоо ингээ нэлмигийн хийж байгаа юм одоо тийм ээ. Энийг ч гэсэн бид одоо ингээ дэмжиж бүгдээрээ ингээ аюу гоё болох хэрэгтэй шүү дээ нэвтрүүлэг. Дараагийн одоо нэвтрүүлэг өчнөө явуулна тий. Одоо хосог хийж байгаа тайл нэвтрүүлэг. Тий. Одоо юм тайлал нэвтрүүлэг байна. Ингээ дэмжиж одоо тэр юм хийж байгаа залуучуудыг л дэмжих хэрэгтэй. Атаачтай хийгээд ямар ч үр дүнгүй шүү дээ. Ер нь тэр хүмүүс өнөөдөр энэ хүмүүс татгалцлаа гэж яах юм бэ? Тэмдээл атаах шүү дээ. Бид нар бол яах вэ? Өөртөө тархин өөрөөр сэтгэл дээшээ гараад явахаас үлгэр дөрөөл хэдүүлээ гоё одоо ирж байгаа зорж байгаа сүсгтэй олондоо өөртөө үлгэр дөрөөлтэй байгаа гоё баймаар. Тэгэхээр яг тийм хүсэлтэй ирсэн. Тэгээд би одоо та хэдтэй баярлалаа. Танд баярлалаа. Тэгээд би ингээд таны юу үтсчихэд орё гэд өмнө үтссэн. Тэгээд одоо ер нь юу гэдгийг иймэрхүү юмнуудад ороод тэгээ өөрийнхөө бас тархины цаар өрөөд одоо миний мэдлэг бүрдэг бол бас нэг энэ сошиалар хүмүүст гоё мэдээлэл өгөө өөрийнхөө пэйжээр бас ингэж байгаа. Тэгээд хэдүүлээ гоё нэгдээ. Тийм нэгцэн байна. Тэгэхээр бас нөгөө хүмүүс маань заахад бүгдээрээ ингээд бөөлөх ч юм уу тийм Оюун санааны зүрхтээр нэг төстэй. Тухайн мэдээлэлээр дуудлага маркетер хөдөөж байд юм уу хол алслагдсан газар байдаг зүрхтээр одоо чи нэг хүн тэмцээд байгаад араас нь сүүр Ушгаас уучсан байхгүй. Эрдэнэ санг Оросд байхад нэмийн ширлэл дэмжээл лайк харангууд дараах ингээд яваад тийм л өгөх гэснээс нэг юм байгаад байгаа шүү. Сүүр гэж байгаа хүмүүсүүдийн хувьд одоо юу гэдгийг
сүү юу гэж бодож өргөдөг юм бол би гайхаад байдгийг. Уг нь нэг их дэлхийдээ гэдэг ч юм уу аль эсвэл юу гэдгийг тэнгэртэй газартаа зориулж өргөдөг бах тий. Гэтэл нөгөө юмны цаанаас нуугдж байгаа өргөдөг гэдэг ч юм уу тий. Тэгээ заавал энэ дээр доор нь одоо машин зогсож байна уу хүн байна уу ерөөсө бэдлээ байхгүй өргөдөг гэдэг ч юм уу. Би тэр дээр бодоод байдаг юм л да. Сүүргэн гэдэг чинь уг нь өөх авахын дэнсийг л харуулдаг юм болоо юу гэдгийг байгаль ихтэй өөрийгөө таниулаад гэх ч юм уу те дээж өргөж байгаа юм болоо уг нь нэг бусдад дэмнэх гэдэг ч юм уу те туслах байдлаар өргөж иж ягаад нэг тийм аминчхан хүнийг хохироож байгаа юм шиг үйлдэл хийгээд байдаг юм бол нэг асуух гэдэг байгаа зүйл нь хийж байгаа үйлдэл бодож байгаа бодол хоёр ингээд зөрөөд байна л да. Тэгээд яг ямар учиртай юм бол тэрэн дээр юу гэж боддог юм бол гэдээ асуух гээд байна л да. Ингээд явчихаа. Одоо жишээлбэл өргөлгүй ярьлаа шүү дээ тийм. Манай тайлхын ч гэсэн өргөлийн тухай юм жижигхэн контент оруулсан байна. Монголчууд өргөл өргөдөг шүү дээ. Одоо бүгд өргөдөг. Өглөө болгоо. Хүнээс сууж. Та өргөл өргөдөг үхэр би өглөө болгоо өргөдөг. Тэгсэн мөртлөө хизээч өргөл болдгоо. Өргөлийг одоо яг өөрөө ч асуултлаа баг. Өргөлийг хүн яаж өргөхөөс шалтгаалж иж би өргөл өргөн штэ. Жишээлбэл би овс нэр жилээ хэлэх ёстой зү өргөл өргөхэд бол өргөж байгаа юмаа би бас шившээд мэдүүлэх ёстой үстэй. Тэгээд үнэн сэтгэлээсээ өргөсөн өргөл болоод байгаа байхгүй. Түүнээс энэ нөхөр намайг өргөл өргөх гээд байгаа штэ. Тийм учраас би өргөж байгаа бол энэ өргөл биш байхгүй. Тэгэл болоо. Зүрх байхгүй. Тэгэхээр ер нь одоо жишээлбэл бөөнөр төр ч гэсэн янз бүрийн усууд ингээд зан үйл хийлэгдэн шүү дээ ингээд хийлэгдэг. Тэгсэн мөртлөө зарим хүнийх нь үйл нь хүрээд зарим нь хүрдэггүй. Яг үнэн шүү дээ. Тэр хийлэгж байгаа хүний дүрслэл байхгүй байгаа. Зүгээр л яг нөхөр сонсдог. Хосоо ирч гэдэг юм уу энэ нөхөр гайгүй гэсэн нэг очиод үзье. Олон хүмүүс гэсэн түс мэдэхгүй. Нөгөөдгөө судлаачгүй. Тэгээд нэг юм асуу за ингээд хийчих гингүүд хийсэн болдог. Тэгээ сүулт нөгөө үйл нь хүрээг болохоор хагшлах бодлаа. Ерөөсөө ойрхон олон тийш нуугдаж хийх ёстой үйл юм болов уу гэхгүй юу? Ягаад хүмүүс ер нь бол яг үндэ хэлэхэд хүн өргөл өргөхдөө ягаад нуугдаж хийх ёстой вэ? Яг тийм видео ямар ч зүйл байхгүй хийж байна. Тэгэхээр тэнгэр газраа холбож газар шорон дээр гიშгчиж өргөх ёстой шүү дээ. Уг нь тэгж бодож байна. Зэг сайхан зогсож байгаа юм шүү дээ. Тэгээд одоо ийм шүү дээ. Юу яг одоо ийм шүү дээ. Манай онготод ягаад мундаг онготод шүү дээ. Онготод шүү. Улаач бид нар биш шүү. Тэнд одоо юу гэдэг ховдод байгаа хүнийг сүнсийг эндээс дуудах шаардлагатай шүү дээ. Зөвхөн өргөлөөр. Тэгээд тэр итгэж өргөх ёстой. Яг осоогийн хэлээр ингээд чин сэтгэлээс. Өргөл чинь тэгээд угаасаа өргөл зөвхөн өргөл дээр ярихад ихэд тасар их аягтай байх хэрэгтэй шүү дээ. Тийм. Тэр чинь одоо жишээлбэл улгаач хүмүүсээ зөвхөн амин байчаа гэдэг ч юм уу тий. Зөвхөн өөрийнхөө одоо ажлыг бүтээгээд өгөөч ч юм уу гэж тэгж өргөл өгдөг шүү дээ. Заавал олон хүнийг багтааж тий. Тэгэхээр эсвэл одоо тэр энгийн хүмүүс мэдхгүйгээсээ одоо жишээлбэл нөгөө байрны гадаа машин ямар нэг цагаан юм байж идэв шүү дээ. Тэр бол өргөл биш шүү дээ. Тэр өөрийгөө түнжээ хараад идэл өргөлтэй хуурж байгаа шүү дээ. Тэгээд автобан дээрээс хэлсэн дээ. Тэнгүүд балкон дээрээс харж агаад өргөчдөг. Тэгэл нөгөөх нь одоо жишээл манай тайлхын бас хүмүүс одоо бөөнөртөө даалгав та сонсдог байсан. Бөөнөр хадагнаас татгалзъя. Хурны арьсаар зам бол хийя гэх ингээд уриалга байдаг. Дээрээс нь одоо байранд бөөлхөө болчихё. Одоо энэ чинь нөгөө бөөгийн нэр үндийг унгаагаад байгаа маш том шалтгаан шүү дээ. Энэ бол байранд нэгэ би амтах гэдэг уул нь би бөө шүтдэг байхгүй юу? Гэсэн миний хажууд нэг нөхөр байгаад байгаа байхгүй юу? Өдөр шөнөгүй балбаад юм те. Би бол ихэндээ би бодож байгаа байхгүй. За би бөө хүндэлдэг учраас би за. Одоо яг одоо манай гэрийн хажууд байна бас. Би бөөштэй. Тэгсэн мөртөө би залхаад байгаа байхгүй. Тэгэхээр чинь энгийн хүн яаж залах юм бэ те? Тийм шүү дээ. Гэх мэтчлэн бид нар зүгээр юм жижиг шажиг асуудлуудаа хэрвээ шийдчих юм бол хүнд ерөөсөөр гай болохоо болчих юм бол те ямар ч судалгаа болох гэдэг байгаа байхгүй те. Тэгээд тэр байранд бөөлгөө болий хадаг бол мэдээж бохны ч үннээс 7 дор болчлоо те. Энэ одоо байхаа болцсон. Одоо энэ сайхан юм хурганы арьсаараа зам үйл хийдэг ч юм уу. Тэгэх юм бол магадгүй тэр зам үйл нь гой хүрэх бах. Дээрээс нь нэг малчин нэг шиг хурганы арьсыг л мөнгө болгоод шүү дээ тийм ээ. Бас нэг ийм талаа бодсон ч тэр ч юм ингээд бид нар нөгөө бөөчөн угаасаа ихтлгийн байгаль уул ус урмал амтан бүх юмтайгаа нэгдэж байгаа учраас одоо жишээлбэл хурганы арьсаар нэг ол зомог дууддаг байг гэж үзэхэд тэр чинь
жинхэнэ үйл болоод байгаа байхгүй. Хятадаас ирсэн хадгаар биш тийм ээ. Тэгээд гихчээний жоох эко бай гэсэн бас уриалгуудыг бас сүүлийн үед жоохон гаргах аюул төлтөө болж байгаа. Тийм энгийн зам үйлдэлүүд гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсүүдийг ядаж таниулж мэдүүлэхгүй бол манайх чинь одоо ихэнх нь харж сурдаг гэдэг ч юм уу тийм байдаг учраас ядаж цаад утга учрыг ядаж одоо үггийн сэтгэл зүй талаас ядаж тухайн зүйлийг үнэн голоос сэтгэлээсээ хийжүүл ядаж үйл нь хүрдгүүч гэсэн өөрөө ядаж сэтгэл санаагаараа амарчих юм да гэсэн талаас нь бас бодож асууад байна л да. Тэгэхээр энэ талаас нь тийм контент хийж байгаа чинь бол айгүй их баярлж байна. Ялангуяа ийм энгийн дадал зүйлсүүдийг заавал хүн гүнзгий байх албагүй шүү дээ. Энгийн дадал зүйлсүүдийг бусадтай уриалж ядаж нэг модоо хадгаараа боодоггүй байх ч юм уу тийм. Эсвэл бусдаа хохирлгүйгээр байх тэр зүйлсүүдийг уг нь бусдаа уриалж явах хэрэгтэй болов уу гэж бодоод л асууж байгаа юм л да. Миний нэг одоо бас нэг хийгээ яваад тэгээд Чингис хаан одоо нэг их хааныхаа нэр дүрийг хамгаалах хөдөлгөөнтэй шүү дээ. Чингис архийг Чингис хааныхаа нэрийг одоо хүндтгэл одоо тэгээд хийцэн л бахал та цаад газар нь яаж хийсэн юм бэ шүү дээ. Тэгээ арх нь арх болгочлаа. Уулаа архины ажлыг хогон дээр хийчлээ. Чингис хаан мал хогон дээр өвтөд нэг зүйл шүү дээ ерөөсөө гэж. Тэгээд цаад хийж байгаа хүмүүс нь хүндэтгээд биш маркетинг. Маркетинг харин тийм одоо яаж хийсэн нь мэдэхгүй байна. Мөнгө олох зорилготой хийж байгаа юм. Тэгэхээр энийг бас энэ уриалгыг одоо контентын маань хийж байгаа монголчууд мод гэж сайхан дэмжиж ядаж бид нар өөрсдөө Чингис архиа худалдаж авахаа болж байгаа юм наачлахгүй худалдаж авахаар болчихвол одоо та бүхэн дээр ч гэсэн ирдэг сүсгтэн янз янзын архиа гэдэг дом юм байж Чингис архи битээ авчираа өөр архи авчираа гэж хэлчих юм бол маш энгийн баг. Бид өөрсдөө худалдаад байх бол худалдаж авах болчвол тэр чинь хэсэг хугацаанд яваа тэгэл хүн авахгүй байх чинь мэдээж нэрийн зөвлөл зургийн зөвлөл хийчих. Юус энгийн жишээ. Тэгэл бид өөрсдөө ингээд асуудалгүй ингээд хийчих юмудаа хийдэг байхгүй юм болж тий. Энэ гоо мөргөл дээр ямар нэгэн тийм цензур байна. Одоо сайн муу, сайхан муухай айгүй олон зүйлсүүд яригадаад байдаг шүү дээ. Зөв буруу гэдэг ч юм уу тий. Энийг ер нь яаж таньж мэддэг юм бэ? Одоо цензур гэхээр ер нь маа нэг таньдаг одоо хүний анхны гэж хэлсэн юм тий. Муу онгод гэж байхгүй тий. Чанал дараа онгод гэж байхгүй. Мунхаг одоо улаачл гэж байгаа гэж байхгүй. Тэгэхээр би бас одоо юу гэдгийг бас шээ босгож одоо босгодог байсан. Одоо бол босхгүй гэж байгаа. Ингээд яг хүнээ танихгүй тий. Нөгөө л сэтгэл хөдлөлөөр би чиний онгодыг харж байна. Хүрээ дээр босгоод үгүй гэжсэнээс одоо л тухайн үед харамсаад энэ хүнийг төлөвшлийг харахгүй яа тий. Одоо манай онгод гэдэг байхгүй ер нь 3 жил ингээд тий дагаж багшигаа дагаж муу сайн амжилтсаж тэгчээж юм бэ гэдгийг олж мэдснийхээ дараа онгодын хүү гэдгийг агуулах уу гэдгийг бол шийдэх ёстой байгаа шүү дээ. Тэгж ярьцаа гэдэг хүн болохоор харж чадчих буулгаж чадна гэдэг утгатай явж исэн. Мэдээж бид нэр суралцаал алдаал тэндээсээ дүгнэлт хийгээл энэ болохгүй маань канселтаал тий ингээд явж байгаа шүү дээ. Тэгээд тэр одоо ингээд онгод болгон чадaltaй өөр өөрийн чадaltaй өөр өөрийн үр уриалтай тэгээд нөгөө түрүү энд хэлсэн шүү дээ ерөөсөө өв соёлоо түгээн дэлгэрүүлэх гэж буцаас сэргийх гэж тэр нөгөө нэг одоо таны асуудлыг тэнгэр үзлийг чинь сэргийх гэж ерөөсөө ингэж олноороо буугаад байгаа юм болов уу гэж боддгийг тийм би бас ингэж боддог зөв буруу одоо харин бүрч юм цагааны бүрч юм зөв ч юм буруу ч юм тэр ерөөсөө хаана надад бол миний бодлоор тэгээд буруунууд нь явандаа чигшигдэл байхгүй. Тийм тэгээд энэ альва нэгийн бүгд бас золиос гарч байна. Хүний айн нас идүү тэ эрүүл мэнд айгүй хөгжил бас тэр завсар айгүй залуу болж шүү дээ. Бөө болох скул нэг авч бөө болсон артлын мэдж шүү. Ястай яг тийм. Эхэндээ бол яг энэ асуудал дээр би ясны дургуус. Ясны бүр. Тэгээд тухайн үед би их тэнэг байснаа сүлд нь бодсон. Яагаад гэвэл энэ хүн бөө болохыг гэж хүсэж болоогүй байхгүй юу? Тэ? Цаана нэг нөхөр байсан биз дээ. Одоо худлаа бөө дээр яриа л да, тэ? Худлаа гэж ярьдаг. Бөө дээр яриа. Тэгэнгүүт сүлд нь өөрхийн нөгөө нэг амьдрал жоохон болохоо байлаад одоо бөө болохгүй гэдэг үндсэн дээрээс би болгоод тэгээ эцээ нөгөөт нь худлаа гэдгээ мэдээд нөгөө ах дүүнэр нь одоо бөө маш их нөгөө ургаас шилтгаан бол тийм шүү дээ. Миний хамаатан нэг залуу магадгүй бөө болгоно жишээ аваа гэдэг. Тэр тэнцээ нэг юм бөөгийн бошгүй үйл хийгээд би тэрийг хараад өөрөөр хэлбэл зэвдэж шít
те бөө тэр чинь өстө бүтггүй бүтүүд биш те. Ёстой нэр өстө бүтггүй мэн гэдэг ойлголтыг нэг юм маш их өгсөн. Тэр өгсөн шалтгаан нь яг юу байсан гэхээр тухайн үед одоо 2008-аас 10, 11, 12 онуудад нөгөө баг толгойтой олон болсон ш. Та нар мэдчихэж байна те. Танаад нэг бөө нэг орлог чи нэг агч байдаг бүр яриатай болсон те. Тухайн үед би бөө болцсон мөртлөө сүулдэ бөө гэдгээсээ бараг нэг тэнэг царайлаад ичж байгаа юм шиг болоод ирсэн. Яг үнэн шүү. Тэ ийм их төрөх байсан юм бах та гэдэг надад ойлголт төрсөн байдаг хгүй. Би чинь нөгөө онгод захиусаа мэдрээд бол яг нэг хөөрхөн учир зүгөө олоод ингээд нэг явж исэн чинь баахан буу гарч. Тэнгүүд би бодсон. Ийм их төрөх байсан баг. Тэгээд чи нөгөө худлаа үнэн гээл ингээд хүмүүс чинь өстой бөөнөр худлаа амтлаа гээл амар явсан баг. Тэнгүүд эрх тол молоо уул хөргөн зөөж мөж явдаг байсан байхгүй. Сүүлдээ нөгөөдгөө тайлж тавьчихсан. Гэтэ би Монголдоо итгээхүүдээ биш байхгүй юу. Тухайн үед хүнийг одоо жишээлбэл тэгтлэн тэгэж амар сэтгэл зүйн юм шоконд орсон байхгүй. Тим тэглээ гэх тийм. Одоо бол шал өөр болсон. Нийгэм бол өөрчлөгдсөн. Улааш нар өөр болсон. Одоо монголчууд чи бөө гэд хэлэхэд шууд анализ хийдэг тийм тарихтай болсон. Яг гэх юм бол энийг ойлгоод эхэлсэн. Ойлгож эхэлж байгаа нь болохоор одоо энэ нөгөө л ад үзэгдэг нөгөө сошиалороо лайв хийж хүмүүсийн уур хүндэг хүмүүсийн уулын буян багхгүй яг шударга хэлээ. Тийм үстэй. Яг шүү. Одоо ингээд бид нар нэвтрүүлэг хийгээ сууж ах те энэчнээс хүн үзээд ойлголт авч штэ. Тэгвэл эн чинь бид нар тодорхой хэмжээний өгөгдөл хүнд өгөөд шүү. Бид нар тэгвэл магадгүй бөөнийхөө үйлийг хийх шүү. Тийм үстэй. Ягаад бид нар энэ чинь ойлгохгүй хүнд ингээ ойлгуулаа хэл чинь гэдэг чинь бид нар өөрөөр хэлбэл бид нар үүлээ хийж байна. Энийг яагаад тэгж ойлгохгүйгээр зүгээр энэ нөхөр дуртаадаа гэдэг юм ойлголт. Би тэрнээс жоохон залхаж эхэлсэн байхгүй юу. Тэр тайлал болохоор 2019 онд Европоор нэг фестивалд оролцоод бас яг гоё ингээд Монголынхаа нэр мэрийг дуудуулаад ингээд явж исэн байхгүй юу. Тэгээд яг тэр тухайн үед ингээд харсан чинь ингээд амар юм гатны маш олон ингээд бөөнөр байсан. 100 орны бөөнөр байсан. Тэгэхээр тэр дунд одоо яг л нөгөө Эрдэнэ сан шиг тэврээд авмаар гэдэг шиг Монголынхаа бөөгийн зан шилжсэн. Үнэхээр ахуй юм байна гэдэг яг тэнцээс харж ирсэн байна. Би чинь тэр дундаа хамгийн жоохон байгаад нь шүү. Тэгэхэд Монгол бөө ингээ хос хоёр гарч ирээд бөөсөн чинь тэнцээ байгаа хосууд ингээ амар гоё ингээл болдог байхгүй. Би гал дахиалаа саран гал дээр цамнаар бөөлнө шүү дээ. Гэсэн чинь хүү ингээл тэнгууд нь би бодож ирсэн. За бид нар ер нь энэ бөөгийн зан саншлыг Монголдоо бүр амар гоёор гарах хэрэгтэй юм байна гэдэг ойлголт төрсөн. Тэгээд би тайллыг ингээд бөөгийн аль болохоор дандаа сурталсан зүйлүүдийг л гаргах хэлж байдаг. Тэ. Тэнгууд ингээд хойноос нэвтрүүлгүүд гарсан л та. Гэтэ яг ингээд сайн муу гэж гараад байсан. Гарч ин гэдэг чинь зүв байсан. Надаас түүнээс намайг дуурайгаад байгаа сонир биш байхгүй. Гараад байгаа л зүв байсан ерөөсөө. Манай нэвтрүүлэг яг хуулаад төрөл нэвтрүүлэг гарч ирсэн. Тэгэхэд би нөгөө залуутай нөгөө сайн уу найз нэвтрүүлэг гоё юу гэдэг явж ин гэдэг чинь бас тэр залуу би тодорхой хэмжээгээр дэмжиж гэсэн үг шүү дээ. Хэрвээ муу бодолтой байх юм бол энэ нөхөр намайг хууллаа. Чи яг дээр яг миний оюун санаагаар нэвтрүүлэг хийгээд байгаа ингээд би уурлаа шүү дээ. Тэгэхэд ямар би гэдэг амбиц өгөх юм бол чи уурлах байна. Би уурлаа. Тэнгууд надад тийм сэтэл ерөөсөө төрөөгүй. Энэ нөхрийг хийх ёстой. Чи хийж байгаа хүн болгоныг бид нар зүгээр л дэмжих ёстой юм байна. Одоо ийм нэвтрүүлэг олон гараад байвал жишээ нь одоо нэг хүн дээр очсон. Баг чи манай гэрээс гараад өгөн чи бөө болох ёстой юм гэдэг нэг өглөгөө чинь арц хүн байгаа шүү дээ. Бас уулын модтой болгонтой бас янз бүрийн хүн байгаа олон. Тэгэд жишээ нь тэр өөйгөө гэж хэлсэн тэр одоо хатгаасан гэдэг юм ятгаасан гэдэг юм уу нөгөө хамаг зовлонууд амьдралд бүтэхгүй байгаа юм чинь нэр бөө болохгүй юм байна гэж ойлгох зүн хэн туслах вэ гэхээр энэ нэвтрүүлгээр тэр хүн одоо жишээ нь өөрөө бөө бол хэлсэн тэр бөө болох ч юм чинь үзэхэд Яриг бооч биш юм. Тэ тэр хүн наа угаацсан ч юм уу. Яг тийм баггүй. Тархин. Тэгээд хоёр талтай л та. Яг гоё зүтгээд нэг уучраа олохгүй явж байгаа хүмүүсийг бас хямраад байгаа хүмүүс бай. Тэгэхээр одоо би тэгээд нөгөө нэг ингээ алдсан алдаанаас суралцаад гээд ярьсан шүү дээ. Тэгээд би хэлдэг байхгүй. За та доор хаяж 5 сайхан бөөдөр очихоо. За бүр боли шинжлэх ухаан авраг ажиллагаа гэдэг одоо энэ дээр очиж харуулчихаа. Үнэхээр байна уу те. Бөөгөөс ирс ондоо юм шүү. Тэгээ ингээд энэ тоглоом биш шүү гэдэг одоо хэл зүгтэй болсон байхгүй. Одоо бөөн ороод ирэхэд тэгээд 2008 онд манай ах ми төрсөн хамгийн том ах маань сахиус авчихсан. Тэгээд чанар дээр нь очиод яг
За би зүгээр багцаагаар 50-60 бөө байсан байхгүй. Тэгээ би нэг Тэнгэрийн зараал гэдэг нэг залуу нэг юу явуулсан шүү дээ. Тэгсэн чинь би тэн дээр яг би ингэж болтгоо гэдэг санааг хэлэхээр манайх зөвлөж аваад нэг эрдэнэ саж нэг чанар дээр 10 бөө босгосон гэж нэгэд. Тэнгүүд би нэг удаа ингээ 10 ингээд хүүхдийг те сахиусыг холбох гэж фэр гарсан. Ёстой барахгүй таваа хэцүү байдаг юм байна. Тэгэхээр тэр 50-60 ямар тухайн 8 онд те тэр үед ч өстой ид ингээд өстой бизнес болоод их орхон болоод үзсэн. Гэхдээ ингэснийхаа бас тэр өнгөрснөө буруутгаад байх биш ингэснийхаа бас хариулт чинь мэдээж тэмцэл донд те бид нэр хөгжиж байгаа шүү дээ. Одоо бид хэд ингээд хоорондоо бас тэмцэж хөгжих байхгүй. Гэхдээ энэ хар бараанаар шүү дээ. Зөвхөн гой ингээд тэмцээ. Тэгээд ингээд бас 2021 одоо 22 он гарч шүү дээ. Тэгэхээр 22 онд гоё бүүндэр нь өөрсдөө гоё төлөвшөлтөө ухаарлалтай бусдыгаа хайрладаг тийм байгаад бусдыгаа гоё дагуулдаг бай. Тэгээд тэр тэгтээ яг өөрөө мэдрээгүй байж тэ чи бүү олон яг хүн илүү бүү болж байгаа гэж өөрөө асуудал. Тийм өөрөө мэдрэх ёстой. Зарим бүү болох дуртай хүмүүс нь тийм хүчээр бүр ингээд бүү болох гэх 20 онгоцтой чимээр ахаар онгодгүй гэдэг. Одоо миний ойлгосноор бол ийм юм байна. Бөө болно гэдэг бол дундын ертөнцид амьдраад нэг удаа хэцүү амьдрал байна. хэцүү шүү дээ. Амар биш шүү дээ. Зүгээр одоо жишээ нь зүгээр өөр хүн жишээ нь одоо можаан ч юм ямар нэг ажил хийх тэр үл тэр хүндөө жаргал баг. Гэхдээ бөө болж бол бүхнийг чадах чи эсвэл хаан болно гэдэг нь ойлгоц. Тэгээд ойлгоцгоо гэр дүүрэн тойрол зугаал зодч нүдэл нэг ан шиг амархан болж нэг жаргал биш юу тэр чинь яг гэсэн мөхгүй нөгөө хитрхи их юм нөгөө мөн чанараа ойлгоогүй амбицтай хүмүүс бөө болж байгаа баг шавьраа болсоод тухайн үед бол шавьраа болдог байсан. Тэ би 100 шавьтай гэлтэй би 10 шавьтай ингүүл 10 шавьтай нь арай жоохон 100-аас мяач авчих гээд байгаа юм шиг тэ тийм байсан шүү дээ. Нэг талаасаа би гэж боддیں۔ Олон шавь төрүүлж нэг талаасаа боо нэгээс нүгэл гэж боддیں۔ Яасан гэртэнд ингээд бөө болгохгүй нэг бөө болгоцсон тэр чинь мөнгөний насаараа л мартахгүй шүү дээ. Яагаад намайг ингэсэн юм бэ? Тэ хамаг цаг хугацаа ид түрүү ямар алдсан. Тэгээд өөрөө баг тэмцсэн баг зүсээрэж авах юм болсон зөндөө явж шээ. Тэгээд нэг талаараа нүгэл тэр тухайн тэр багш гэдэг юм бол нүгэл ураагаад байгаа юм. Тэр бол яг одоо миний нэг хэлэх дуртай нэг үг. Тэр бол бөө усуд биш байхгүй юу? Зөв бөө өнзрүүл байхгүй. Бөөгийн нэр барьсан бөө зөв. Ашиг сонир. Яг жинхэнэ одоо юу гэдгийг бөө ясны бөө гэж байгаа шүү дээ. Тийм. Ясны бөө хүний шамир ясны бөөнөр л байдаг байхгүй. Ягаад гэвэл тэд нар багшигаа олоод очсон байхгүй юу? Тий. Түүнээс одоо нэг бөө ингэж явж яснаа бөө биш хүн дээр очиж тоглуулаад энэ төргээ ярьдэн штэ. Тэгсэн чи одоо би зөв онгодоо авах гад энэ төргээл сонь юм яриад байдаг штэ. Онгод нь тэр нөхрийг тийшээ буруудаа явж байхад яг хаана хараа зогсож ирсэн юм бэ гэдэг ойлголт байна. За яг нэг талаасаа нөгөө хүмүүс сорионд оруулах чинь энэ төргээ яриад байдаг штэ. Гэхдээ онгодууд хизээч улаачаа бас хитрхий тэгж бүр нөгөөдхнөөсөө залхатлан тийм бөөгийн ёсоор сорионд оруулах байх гэж. Зөв миний л бодсон шүү. Дотроо боддог юм. Та тэр бас өөр боддог байж болно шүү дээ. Онгодоо авахгүй яах вэ? Яг нь зүгээр би ярьсээр ярьж уучлаа гэж ярих дуртай шүү. Эдгээр нэг үнтэй. Эдгээр ээлжлээ ярьна зөө. Жоо халтсан дээр ярьж байгаа. Ахгүй тэгээд завхорхон бол юм ярихгүй чагнаас сууж. Онгодоо авахгүй бол яах вэ гэдэг ойлголт байдаг шүү. Энэ хүн ясны бөө гэж бодлоо та. Энэ бүр хар одоо ихийн хөвлөнөөс ахуулаад энэ хүн чинь ингээд одоо хөглөөр ингээд байг. Тэгээ энэ хүн онгодоо авахгүй байг гэж үзэлт тий. Авахгүй байг гэж үзэлт. Тийм минийхаар яг миний ясны бол тийм байх бол миний ясны. Ягаад юм гэхэлэр энэ хүн ясны бөө мөн юм чинь энэ хар нэлхээс нөгөө сайн муугаа мэдрээд ингээд явж л байгаа. Нөгөө зовхон жаргалаа ингээд олцоод ингээд явж шít. Энэ хүн 13 настайдаа нэг айхтар шахуулна. Нэг айхтар шахуулаад тэр тухайн үед нь яг 13 настайдаа бөө болсон хүмүүс байд амар шахаан ороод. Тэрнээс хоошоо нас бие гүйцэтгэл ахиж нэг тийм хүн шахаан байна. Гэхдээ Тэнгэрийн өгсөн өгтөл нь маш хүчтэй байж л байгаа шүү. Энэ хүн онгодоо авсан аваагүй энэ хүний нөгөө хүн үзэж харах мэлмэдэх ч юм уу заавал хүн үзэж хардаг байх биш. Маш өндөр хэмжээний мэдрэмжтэй хүнд ингээд ойлголт өгөх чадвар нь байж л байгаа. Тийм учраас энэ хүн явж илээ. Хүссэн үсээгүй энэ хүн чинь онгодоо авна. Гэхдээ энэ хүн ахгүй байлаагээд удам ухсааг нь алж хидаад ингэж мингээд авах шаардлага байхгүй. Энэ хүн мэдэрч л байгаа өдөр удмаар тоглох шаардлага байхгүй онгод. Энэ хүн үнэхээр мэдрэхгүй тоохгүй ингээд зүтгэд байвал магадгүй ганц нэг энэ жоохон шоролцох юм байж болно. Тийм байж болно. Нийгэмд тийм айдас байгаад байдаг болохоор хэрвээ одоо юу гэдэг чинь онгодоо гэдэг ч юм уу те авахгүй бол энэ заануудыг хийхгүй бол одоо юу гэдэг чинь асуудалтай гэдэг юм айдасаа болоод
одоо яг чи ийм зүйлд хамрагдаж байгаа гэх юм уу те сүлжээ хамрагдаж байгаа гэдэг шиг зүйлсүүд байгаад байдаг нэг талаас нөгөө талаас бас би хувьдаа бас бодоод байна л да хүн чинь ядаж хүний ёсороо гэдэг ч юм уу те амьдраад энэ амьдралынхаа одоо юу гэдэг чинь нэг 90 цент хүрнэ гэж байна та тийм яг тэр шиг ингээд тодорхой амьдралыг ойлгосны дараа авч таарна гэдэг. Одоо ингээд хар нэлхаас нь авчлаа зарим зүйлийг таньж мдээгүй байхад уулгаад гэдэг ч юм уу тийм өгөөдөх бод шахаад байх боломж байдаг юм уу тийм яс гэх юм өөр Гэхдээ би сая юун дээр нэг ярьчих л та. Тэр үгэн гэж юу? Ама авдаг гэж анхаардаг шүү дээ. Чи баггүй онготноо аваад байгаа юм биш. Магадгүй за би 21-т авах хөстэй байтал хойшлуулчаад 23 онд энэ хүний нэг хайртай хүн тий. Ямар нэгэн эрсдлээ тий ямар нэгэн лусын орлоод юу гэдгийг эрсдлээ одоо ингэх гээд ахт нь сахиус наан бууж орж ирж арга хэмжээ авах гээд байхад тэрийг даваалчвал тэр удмаас хүн өнгөрнө шүү дээ. Тийм биз дээ. Тэр сахиус яг ч орж ирээд байгаа удам хүмүүсийн гай барцдыг холдвол ухаарууд сэргээх гэж ирээд байгаа байхгүй. А түүнээс онгод хэр барагтаа улаач хайныг авахгүй хаа. Тэр би нэг асуулт нэг 13 настай 15 настай гэдэг ч юм уу те яг үндэ нийгмийн үед бас 90 цент хүрээгүй шүү дээ те зарим зүйлийг гүйц таньж мдээгүй байгаад байдаг те гэтэл тийм үед нь одоо буулгачлаа гэж бодоход ер нь тэгэж буулгаж бодох юм уу ер нь одоо юу гэдгийг тогтсон нас гэж байна юм. Яг тэр насны дээр яг гоцсон өдөр нас гэдэг 13 настайдаа буу болсон сайн онгон зайрууд мэддэг байхгүй. Гэтэ яг ч юм байдаг шүү дээ. Одоо буу олох тэр тэдэр мэддэг учраас байхгүй. Тэр нь багасаа бүх тоглосоо л өөр мэддэг шүү. Өвдөлттэй тий 13 настай байсан ч гэсэн 20 гарсан хүмүүсээс ч ухаантай. Тэгээд юм шүү дээ. Амьдралын зовлон жаргалыг мэдэрсэн байх хэрэгтэй. Харин би тэр талаас нь өвдөж үзээгүй бол би энэ хүн над дээр шүд өвдөд байна гэж би ойлгохгүй. Чи сэтгэлээс хийж өгөхгүй. Шүд өвдөг чинь нэрээ тийм шүү дээ. Алийн өөр өдөр, алийн бахаа өдөр гэдэг ингэ шүү дээ. Тэгэхээр ер нь яг баг байх та. Одоо би яг энэ талаар хэлэхгүй. Яг 13 настай авдаг яадаг гэдгийг бас мэдэхгүй. Гэхдээ ер нь тухайн багаас амьдрал ахаа бүх юмыг ингээд тэ мэдсэн мэдэрсэн. Энэ охины залуусаад эмнэлэг идэж үлдсэн хүн үлдсэн хүн чинь эмнэлэг рүү үлдэх юм байхгүй яг түрүүний ирсэн хэлээ. Залуу хэлээр тэгэл ерөнхийдөө хүнд өөр илэрсэн өөр тэ. Тэгэл яг нөгөө нэг тийм амтшгүй. Үнэхээр мундаг онгод тий мундаг онгод амар шахчихад эрийг мэдээд 13 наснда авцсан байх ялэг хэрэг тийм үү? Тэгээд тэр дээр бол би зүгээр хар ухаанаар ойлгох юм бол одоо түшээ айгуу сайн зөв хүн байвал тэр айгуу хол юм. Түшээ чи бүр яг түшээ хийж байгаа шүү дээ. Ерөө түшээ муу байх юм бол шүү дээ. Атар санаатай ингээд юу юм бол тэр улаач хүүхд мөхтүүд дуусна тэндээ. Би тэгж л ойлгож хар ухаанаар. Түшээ маш сайн байх юм бол алсыг бүр алс хитийг ингээд одоо үеийнхээ стратеги хамгийн чухал нь түшээ хол юм. Ингээд бүүмшээ л тоо. Ахаа түшээ юм биш үү те? Түшээ юм биш те? Гэхдээ таны яг зөв шүү. Яг жинхэнэ сайн түшээнэл одоо яг заавал нөгөө онгодууч нөгөө удмынхаа юм бол нэг бол яг нөгөө хань ижил болсон яг тэр хүнээр ингээд төшүүлэх гээд идэв шүү дээ те. Тэр нь тийм учраас тэр удмын хүн тэр хань ижил хизээч хань ижлийг алдахыг харж суухгүй учраас яг ингэдэм юм лээ. Та яг түшээ юм бэ? Миний хүүхдээс болохоор Завхай аймгийн отгон дээгэр айхны яруугийн хийдэг байсан. Одоо туурны хийдэг. Хэдүү үеэрээ сууж исэн хүмүүс байдаг байхгүй юу? Миний хүүхдээс. Тэгээ одоо хуулгаа лусаар тэр домж үнийг босгохтой тийм надад тийм. Одоо улаач нарын удмыг харахаар амар гоё ш. Дандаа л тэр дээврэн үедээ дандаа гоё мундаг байсан хүмүүс. Тэгээ энэ дээрс ингээд ламын тал гэдэг ингээд одоо заавал нэг шар хууц Монгол гэж бөөр хоёр оронд дайдах байхгүй юу? Монголын бидний өвдөөс яасан гэхээр одоо тэр шарын шиш одоо Монгол авч сөргөлөөд гэж шүү дээ. Тухайн үед болохоор тэндээс амар сайн бөөрн шарын шиш авах юм авцсан баг. Авах юм авцсан. гэж мэдэрч ш тэндээс. Тэгэхгүй заавал тэр хувцсан солигдохоор тийм болно гэсэн ойлголт байх. Монгол өнөөдөр чинь ДК-гийн 70 багш нь тийм. Одоо тэр олон хадаг одоо монголчууд ингээд ирэл ярьдаг шүү дээ. Амар бол идэх тоцсон чинь цагаадаг байраад ингээд гудамжаар хүмүүс орилдог гэсэн чинь би ганцаар зинхэраадаг байраад зогсож ирсэн чинь маш их зогсон гутаа нөгөө 70 багш гууртаа миний хадгийг ингээд над зүүж гисэн. Энэ яагаад тэр 70 багшийн хүүхд байхаас нь хичээлийн заасан түшид тулаад тэр хүн том болсон Монгол хүн гэдэг. Тэр Монгол энийг монголч мэддэггүй.
заавал тэр шарын шашин машин энэ нь бодох хэрэггүй. Одоо төвлөд хийсэн том одоо энэ үүлүүд байгаа. Энэ түүхэн байдаг. Энийг Монгол орчилдгүй юм билээ. Би нэг нилээсэн хүнээс ингээд яриг сонссон. Үнэхээр агуу юм билээ. Тэнд очиход Монгол хүнийг сайн байна уу гэдэг бурхан байна. Монгол бурхан. Төвлөдийг бүр өвчин зовлонгоос салгаж ирсэн. Шүтэн биш. Монгол наадан болоход төвлөд тэр бүхнийг залдаг. Төвд чимээ болдог. Тэр болохоор Монгол хүний талаа багшийн бурхан Монгол хүнийг очиход Монголоос ирсэн гэхэд хаяа оруулдаг гэдэг л байна. Тэр өөр хүн бол оруулахгүй. Оронгууд тэр бурхан сайн байна уу гэж хэлж байна боддоо. Бид нар бол зарим нь бол яг манай зарим одоо гуйл гэж харж байгаа шүү дээ. Бас тийм биш болчиход байгаа. Аль юм шийдүүд юм гэж. Жишээ нь далаа багш нь бөөгөн онготтой гэж болно шүү дээ. Тэрүүгээр чадaltaй гэж болно шүү дээ. Бид нар мэдэхгүй байхгүй. Заавал тэгээд ингээд тэр нэм энэ нэм их шаардлага байхгүй гэж би боддог. Тий. Одоо би бас нэг хэсэг чинь яг таны хэлгээр шарыг чинь ингээд үгүйсгэжсэн юм байна. Шар уулнууд шаардлага байхгүй. Эргээгээд ингээд яг мэдэрсэн чинь ахын хэлдгээ тухайн цаг үед одоо яг бөө хүн те илэрхийлэх гарах илэрхийлэн тэр яг боломжийн тэр шарын шашин байсан. Мондөг хүмүүс байсан байгаа. Одоо миний аав маань өвөө маань ингээд нутаг усандаа бас лүүжинд авдаг те. Ингээд хөрийн газраар явдаг. Тэнгүүд нутгийн ард түмэн өөрийнх нь нэрсэн гол байдаг очиход сайхан. Тэгээд би бас нөгөө бас л юм үзег юм чинь жоохон аахгүй болчихвол те шарын шашин баг нухцанд арна бөөгөө яа гэдэг өөрөө бөөгөө моодаа явчихсан үсчээ. Яг энэ дотор яг бид нар дунд бөөнөр дунд нөгөө нэг сайн муутай шиг энэ шарын шашин одоо буддизмд бас сайн муутай байгаа шүү дээ. Байгаа л тий. Тэгэхээр би бол яг одоо яг шарын шашинд яг мондог хүн тэр хүн гээд тоглоод хэлчих хүн яг надад харагддаг байхгүй. Хамгийн гол нь бидний эцэг хүүхдүүд энэ зүйлийн суурийг нь фундамыг нь амар гоё цутгаад өгсөн учраас энийг ганхахгүй байгаад байгаа байхгүй. Одоо бид нар бас адилхан энэ 2000 оноос хойш 90 оноос хойш ингээд энэ сайхан суурийг тавиад өгсөн те энэ зүйлийг сэргээгээд өгсөн энэ ах нар эгч нарынхаа юм гоё ингээд дэшээ гоё босхоё гэж л ер нь тэгээ магадгүй одоо жилийн дараа 2 жилийн дараа илүү сайхан ухаанд хэлээд те арай өөр том юм ярьцсан юм жоох баг. Хүн ингээд анх нэг яг ууд үзээгүй, ус үзээгүй гэж нэг Монгол ардын сайхан байгаа шүү дээ. Тэр шиг нэг анх өөр гоо жишээ нөгөө бурхнаа энэ ямар нэг тийм гой бид нар туслаж яадаг гэж буруу бодож байгаа. Айгүй юм одоо олон хүмүүстэй уулзаа он цаг өнгөрөх хөгжөөд ирэнгүүт тэр нууж авах гэх ухаанаар бүх юм холилдоо болчих жоох. Чи би тэгж хараад байгаа. Бидний үгдээ зөв юу байсан? Далаа ус сүүлдээр нэг ярьсан байсан шүү дээ. Тэр Монгол болохоор их нэртэй лам нар байдаг. Нэг том хамбан юугаа охиноо надад танилцуулах гэдэг нэг Оросын юугаар нэг ярьцлага домжсон шүү дээ Монголыг. Тэгээд тэрэн дээрс чи ингээд харахад яг дээр үед бол яг нөгөө яг одоо юу гэдэг яг шашныхаа өнцгөр болохоор би ингээд нөгөө миний ойлгосноор болохоор яг ихнэр ахгүй байж байгаа хүн чинь нөгөө айгүй хүчийг авдаг юм л да. Хүчийг аваад одоо нэгсэндээ яг өөртөө адилхан байгаа байхгүй. Тэр чинь ингээд агуу суугаад ингээд юм тийш онгод автчих байгаа байхгүй. Нэгс тэр хүн. Тэгээд тэр чинь тэрүүгээр ингээд аим хүчтэй байдаг. Одоо тэрнгүү чи тийм биш. Тэ ихнэр хүүхдтэй ингээд очихаар арай нэг хүч одоо юу гэдэг тэр ингээд ах болчиход байна гэж би хараад байна. Тий, сая Оросд үргэлж би сая 90 оног ихнэртэйгээ бэлгээ харилцаанд ороогүй. Яг л энэ ахгүй. Чи болохгүй те ингээ оргилцсан арх ууж болохгүй бэлгээ харилцаанд орж болохгүй гэд тэгэхээр энэ зүйлүүд бидний хүчийг тарамдуулаад чадалгүйжүүлээд тэгээд нөгөө нэг эндээ байгаа хэвээр бидний нүгээрээ гаргаад ерөөсөө яг тэр юм байна. Яг лам гэд ярьсан дээр болохоор бас би бол уулын лам нарыг их магтаж ярьдаг юм баггүй. Ер нь маш их магтаж ярьдаг. Яагаад гэвэл бидний би юм бол одоо манай одоо эмээ өвөөг ингээ яваад сайхан судартай юм номнууд байж ингээд бурхан байна тий. Сүүлийн үед би лам нар жоохон дургу болсон яг шударх. Тий яагаад юм гэхээр яг тодорхой хэмжээгээр ингээд хүн амьд үзэж хараад наацаар ингээд явж. Гэхдээ лам нар гэхээр яг бас бөөнд нь биш шүү. Зарим нэгэн бас нөгөө болдгоо бөө гэдэгтэй адилхан болдгоо лам нарт гэдгийг бас нэр уулын дуртай байгаа. Тэнгүүд одоо ингэж байгаа байхгүй юу? Нэг хүн өнгөрчихөж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь бөөгийн хорлол юм аач. Юу шууд тэгж байгаа байхгүй. Бөөгийн хорлолоос олж өнгөрсөн байна. Тэгэл нэг юм болохгүй болох юм бол бөөгийн гэдэг ийм ойлголтуудыг өөрөөр хэлбэл сүсгсэн олдноо тэгж синхруулээд байгаа юм шиг. Наад тэгж харуулсан.
Наач бол яг даваа. Гүг яг тийм байгаа. Одоо та нар бөөнөр мэдж байгаа шүү дээ, тийм ээ. Яг та нар дээр тийм хүмүүс зөндөө ирж байгаа. Тэнгүүд одоо жишээл удамдаа ийм бөөтөө хүн байж байгаа хүн өнгөрөө за мэдээж бөөнөр нөгөө хүн өнгөрөнгүүд нөгөө шарын зам үлээрээ гаргаж байгаа шүү дээ ойлгомжтой. Ингээл хүмүүс одоо яг ясан гэж болоо явцсан. А тэнгүүд бөөгийн хорлол гэх тэнгүүд удмынх нь нэг сайн бөө байс. Өөрөөр нөгөө хүний мөхтөл ингээд зам үлийг хийсээр гад хэдэн жил торгоогоод ингээд хүн явуулсан байгаа аахгүй. Тэгсэн чинь өнгөрөөд ингээд явсных нь ард дээр нь бөөгийн хорлол байна гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө ах トゥ нар нь нөгөө бөөгөө үзэхээ болцсон. Би хөөрхөн амт тэр их чиг хараад үнэхээр өвдсөн. Бүр уйлаад ингээд ярьж байгаа. Би ах トゥ нарынхаа төлөө би насаараа бүрсэн. Би тэр хүнийг өгүүлэхгүй бол би 5 10 жил тэг ингээд өвчнөөс наах. Сүүлийн би хэдэн жил би бараг бааш систем зурлалцсан. Тэгэхэд өгснийхэн дараа алтай ярцганд өссөн бөөгийн хорлол гэсэн чинь. Тэгээ миний ах トゥ нар надад хэлэн цэхлэн ингээд хэлсэн гэж байгаа юм. Тэгэхэд яг ясандаа тэр бөө хийхстэй юм а бүгдийг хийсэн тултлаа. Тэгэхэд иймэрхүү асуудлууд амар их болсон учраас би жоохон дургу болсон. Нөгөө буруу амналт гэсэн. Энэ тул холоор дөрөн бомб байна. Эдгээр бол хийж байгаа буруу үйлдэл мөнөөс өмнө тул холыг бохирдуулж юм те. За сүүлийн үед тархин өнгөрөнгүүд нэг бурхан тавьдаг болсон. 5 үнэ алдсан хүн бол 5 бурхан байна. Нэг айлд яваад ороход. Эргээд тэрийг яахаа мэдэхгүй шүү дээ хүмүүс ард иргэд те. Ингээд хийж байгаа буруу үйлдэлүүд бас байдаг байхгүй юм. Байдаг. А тэгэнгүүт аливаа юм дээр ингээд яваад ороход одоо иймэрхүү асуудлууд байна шүү дээ. Одоо жишээлбэл нэг айгүй өнгөрлөө нэг бурхан. Нэг өнгөрлөө нэг бурхан. Нэг өнгөрлөө нэг бурхан. Нөгөө дээр үед нөгөө аав ээжийнхээ зургийг тавиад ингээд нэг инээж минээж байгаа сайхан зургийг тавиад за би мартгүй нэг алдаж яваа олвол те нэг аавынхаа зургийг манай аав өнгөрцөл аавынхаа зургийг харангуул би ингээд огшдог байхгүй те. Тэрний оронд бурхан болгочихж байгаа байхгүй. Зураг байхсгүй гэдэг. Зургийг ойлгоод та нар яг энэ дээр яг юу гэж боддог вэ? Энэ зүгээр би ганцаараа нэг бол мунхаглаа дуурах гэдэг юм болов бас та хэд бас асууя. А тэнгууд ийм байгаа. Тэнгууд нөгөө 5 үнэ алдсан 5 бурхантай олцсон. Одоо энийг би хаашаа хийх мэдэхгүй байна гэд асууж байгаа байхгүй. Тэнгууд тавих ёстой газар л тавь бид нар өөр юм ч хэлэх юм тест гэж одоо яах ч ёстой те. Ингээд иймэрхүү юмнууд байгаа. Тэнгууд сүүлийн үед бөөгийн хорлол, бөөгийн юм гэдэг юмуд амар болцсон та анзаарч үзээрэй. Тэгээ би яг хөө тэр дээд ламгар нь тийм хийхгүй байгаа байж магадгүй. Гэхдээ энэ бөөгийн зан заншил болоод бидний одоо юу гэдгийг Монгол хүн мөн юм болоод энэ бидний яс цус махан байгаа зан үйл шүү. Тийм үстэй. Наад чи яаж салахгаа салахгүй. Салахгүй. Энд салах. Бид нар өнөөдөр ингээд хөгшөртлөө бөөлөөд өнгөрөөд ингээд дуусан заяа. Ахаад бидний үр удам ингээд ахаад магадгүй тэр нэг үзэн ядаад байгаа хүмүүсийнх нь үр удамд нь бөөгөл ахаад явах байхгүй. Тэгэхээр энэ бол салахгүй зүйл юм аа. Тэгэхээр би бол яг зөв бас нэг юм хэлэхэд аль альталтаа бөөн ламаа хүндлэх нь зөв. А ламдар нь бөөгөө бас хүндлэе л та тийм үстэй. Би бол зөв тэрийг нэмэрч бий байхгүй. Монголын лам буюу бол хоорондоо маргалдаж зовлох хэрэггүй. Харин тийм баг. Ус чашийн энэгээр дүүрсэн байна. Тийм. Гэхдээ тэднийг гаргаач. Энэ тэртээ тэргүй шарын шашин, улааны шашин гэдэг энэ шашин чинь тэртээ тэргүй хэдэн мянган жил үргэлжлсэн байхгүй. Бидний тэр тутгалдаа хийхин шидийн авахын аваад өгөхийн нөгөөд өгсөн. А тэгэхээр энэ бус шинээр орж байгаа энэ тэрийг улсаас төрийн бодлогоч байдаг тэрүүгээр ингэ болиулчих хэрэгтэй. А гэхдээ бөө бол уул шашин биш байхгүй юм чинь. Байгалийн одоо байгальтайгаа хүн төрөлхтөнд үүссэн нэг талаараа байгалийн өвчин юм шиг одоо юу гэж тайлбармаа тий. Та нар дээр энэ тийм хөө тохиолдол гарчдаг. Би зүгээр ганцаараа тэгээ мунхан байгаа. Одоо манай хамт ингэж хэлжсэн байхгүй. Би чамхтайгаа яриа ярьдэн шүү дээ. 400 жилийн өмнө манжийн даралт байсан тийм ээ монголчууд. Тэгээ дарлах га дарлж чадаагүй шүү дээ. А тэгэнгүүт энэ буддизм гэдэг зүйлийг нэвтрүүлсэн. Монголчуудыг бол ингээд махлаад дарж чадахгүй байна. Хайрцагчид ерөөсөө гоё юм шүтлэгтэй хүмүүс тэрэндээ юугаа зориулж чаддаг юм гээд буддизмыг нэвтрүүлж оруулж ирсэн юм аа. А гэтэл энийг яг л тэр үе мундаг хүмүүс эргээгээд одоо Монгол аль хэдийн устсан байх хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол тэр 200-300 жилийн өмнө. А гэтэл эргээгээд энэ мундаг чадaltaй хүмүүс нь тэрүүгээр нь тодруулаад тэр ном судрыг сураад тий өөртөө ашигтайгаар болгоод тэгээ энэ ингэж одоо би манай нэг шавь нөхөр нь лам баггүй. Эхнэр нөхөр лам өөрөө шүү дээ. Тэгээд ингэж ярьж байгаа байхгүй. Ерөөсөө энэ Монголд байдаг зарим бурхан төвд одоо тэр юунд яг тэр үүсэлтэй газар байдаггүй нэ. Монголчууд тэр мундаг хүмүүс л бүтээсэн тий. Бүтээсэн. А тэгэнгүүт
ерөөсө тэр тархийг яг хайрцагладаг гэдэг чинь үнэн баггүй. Одоо хий хоосон одоо хос хоёрын хэлбэрийг аль 5 борох ингэж гэдэг чинь тэр хоосон юм л ерөөсө үгүйгүй хоосон сэтгэлгүүдээр ингээл явуулаад байгаа баггүй. Нөгөө гарч хөдөлмөрлөхөөсөө илүүтэй хоосон юм те. Тэгээ хоосон бурхан минь надад нэг маргааш нэг 10,000 төгрөг өгөөч гэдэг үү. Үсээс болгосон юм аа гэдэг юм те. Яг энэ тэмцэх чадвар нь байхгүй болгоод гэтэл одоо онгодууд яах гэж байгаа вэ гэхээр минийхөө энд нь унтраагүй монголчуудын одоо тэнгэр үзэл одоо тэр далд одоо эцэг өвдөж ухаан байгаа. Энийг л ерөөс ингээл ахид цог нэмж байгаа л ингээл бадраах тийм л учиртай. Гэхдээ энийг битээ хүсэх энэ зүйлийг аль хэдийн өөрийн тал руугаа эргүүлсэн. Яг л адилхан бөөнөр шиг сайнтай муутай. Тийм байгаа шүү. Гэхдээ хэдүүлээ ингэмээр юм шүү. Өөртөө одоо зорж ирдэг засламаа илүүдэг хүмүүстэй нэг яад нэг гоё юм мөнгөнд дүүл амьлуулад гэртээ авчсаад гэвэл чинь бас нэг бөөг юм тэр айлд оршин бий байвал бас яг тийм маркетинг явуулах юм шиг тэр чинь бас нэг талаасаа тэгжил яг гоо тэгжил харсан байхгүй. Гэтэ яагаад тэгээд би болохоор яг гоо энийг надад амар их тохиолдсон би амар их сонсцсон учраас ингээд жоохон дургу болоод ингээд жоохон игдүүцээд байгаа байхгүй. Яагаад би жоохон тийм игдүүцсэн янзаар яриад нь шүү дээ. Мэдээч надад би лам нарыг тийм юм шүү дээ. Ер нь бол одоо миний өмнөх нэвтрүүлэг дээр харсан дандаа лам нарыг л магтана те. Бид нар байсан. Ихтэй нэг ийм лам байсан гэж ингээ яриад ирсэн. Ихтэй хосоо нэг юм байна. Энэний ажиг сайн ажиг саарна. Ихтэй бөөмөргөл гарсан би ингэж боддгийг. Энэ олон бөө төрөө зарим бөө болцсон байна шүү дээ. Ард болоод. Тэгэнгүүт энэгээрээ дамжуулаад тэр болсон ч гэсэн тэр хүмүүс нэг юм үлдсэн байна. Одоо ингээ моцод хамаагүй гомс руу шээждэг, моцод хугалт гэсэн болцсон байгаа байхгүй. Тэр хүн яасан гэхээр тэр өөрөө бөө гэж болоод эцэнгэрэг нүдснээс хойш 4 жил үт юм 10 жилийн үлдсэн хүн чинь зарим нь худлаа гэж боддог мөртлөөсөө мод уулцдаггүй байхгүй. Мод гэж дураар хөрөөж чадахгүй болов шээждэг болсон, сүйждэг болсон. Энд чинь бас тэрүүгээрээ хүн юм авсан биш, тийм сурсан биш. Тэр уламжлалт тэнд бас тогтооцсон. Тэр одоо уламжлалын тэр одоо юу чинь тэнд програм суулгасан тодорхой хэмжээ. Би тэгж бодчих. Манай хоёр эмхтэй гэж байгаа яриа. Эмчээ бас яриул манай. Эмчээ яга яриулъя гэхэлээ. Одоо энэ хүн чинь ийм бас нөгөө хүний сэтгэл зүйтэй ажилладаг тийм эмч хүн байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бас манай нийгэмд одоо хүмүүсийн сэтгэл зүй ямар байна те. Тэр талаас нь хитрхи ийм одоо шашинлаг байна уу? Нэг бол ямар байна? Ер нь өөрөө чинь бодож байгаа. Дийлэнх ирж байгаа өвчтөн маск ярьж байна те. Бид нар бол халуул хална шүү дээ. Тэгэл халаал явуулчихна ярихгүй. Өөрсдөө дуралтаад ярьж байна шүү дээ. Дуусахгүй тийм ингээд бид өөрөө дуусахгүй. Аргагүй шүү дээ. Тодорхой хэмжээний олон жил 10 байт юм уу 5 байт юм 10 хэдэн жил одоо энэ усууч амьдэрсэн юм уу гэсэн усууч чинь янз янзын юм үзэл үзэл туулцсан усууч яриа дуусахгүй шүү дээ. Олон талаас нь харж ял та хүмүүсүүд янз янзын бэрхшээл гэдэг ч юм уу те зовлон янз янзын зүйлсүүд ярьж байна. Гэхдээ зүгээр анзаараад хаад ихэвчлэн нэг тийм баригдмал гэдэг ч юм уу хайр цаглагдмал ийм байх ёстой. Ингэх ёстой гэдэг ч юм уу те тэр нь магадгүй сексизм research байна. Эсвэл хит уламжлалаа барьсан ч байна те. Зүгээр л одоо юу гэдгийг бүр ингээд системчлэгдсэн гэх юм уу те бүр яг ийм байх хэрэгтэй гэсэн. Тэр үзэл баримтаас гарч чадахгүй гэдэг ч юм уу одоо нэг өөрх амьдралыг өөрөө сонгоогүй гэх юм уу эцэг гэдэг ч юм уу те хин нэг сонгосон чи ийм байх хэрэгтэй манайх буддын шашинтай учраас одоо юу гэдэг чинь те бод айсан манайх бөөн хөрөлтэй учраас чи ийм байх хэрэгтэй гэдэг ч юм гээд тулгаа явцсан. Тэр хайрцаглагсан сэтгэхүүнээс гарч чадахгүй гэх юм уу гарахаасаа айцтай байдаг гэдэг ч юм уу те нийгэмд тийм төрлийн айцсууд айгүй байгаа. Бид нэг түрүүн асуугаад байсан зүйлс нь баг зэргийн тийм эсрэг талаас нь асуугаад байгаад байгаа нөхцөл нийгэмд байдаг айцуудыг асуугаад байгаа юм л да. Яагаад ийм байдаг юм бол те хүмүүс чинь одоо юу гэдэг чинь заавал одоо манайхан ингээд жил болгоно гандан дээр очиж засал хийдэг чинь аль эсвэл хин нэгэн үздэг хаардаг одоо хүн болгон хувийн гадны орон сэтгэл зүйчтэй гэдэг бол манайх бараг хувийн өөртөө лавтай гэдэг ч юм уу те эргээ зарч ирдэг нэг тиймэрхүү байгаад байна. Яагаад өөрхийн амьдралыг бусдад даатгаад байгаа юм бол яг үнэндээ кичнээн лампвэ бөөч вэ христч вэ одоо үздэг хардагч байх хамаагүй би л өөрөө хөдөлмөрлөж ямар нэгэн зүйлийг бүтээхгүй бол юу ч бүтэхгүй шүү дээ. Яг үнэндээ юу гэдэг чи за одоо ямар нэгэн даалгах ч юм уу те
юм дуудлаа гэж бодъё л та засалт хийлгэлээ гэж бодоход би өөрөө хөдөлмөрлөхгүй тийч орж ирэхгүй хүн ирээ зүгээр гэж яах нөхөхгүй тий үнээрээ зүгээр гэж байгаа тань суулгахгүй тэгэхээр ингээд ямар нэгэн байдлаар ингээд энэ яриан дундаас одоо эднүүс чинь өөрийгөө хөгжүүлээд тэгэнгээ та нарыг одоо юу гэдэг чинь болж бүтггүй зүйлийг гэдэг чинь буруу ухаарж байгаа таньж байгаа зүйлийг таниулах гэдэг юм шүү гэдэг зүйлийг ойлгосоо гэдэг үүднээс нь тайлбарлаад байгаа юм л да. Учир нь нийгэмд байгаа ойлголт маань өөрөө ийм байгаад байдаг. Тийм яг ингээд хатуу тогтсон гэдэг ч юм уу яг гэр бүлийн хүмүүжил бүр хит хатуу ялангуяа сексизмын үеэс үнэн сарж амжаагүй гэдэг ч юм тийм байгаа учраас энэ талаас нь бас уялдуулж хараасаа гэдэг талаар нь тайлбарлах гэж оролдоод байгаа юм л да. Тиймээс үгүйсгээд байгаа гэдэг ч юм уу аль эсвэл буруу шагаад эсвэл бүр айхтар хөхүүлд нэмжээд гэдэг ч юм уу тийм зүйл ерөөсөө алга айгаадах юм байхгүй. Уг нь юм чинь хүн харах зориултыг хүрч ирдэггүй ч тийм ч одоо тийм хорлох гээд гэдэг ч юм уу тийм уг нь аль болох эвийг гэдэг ч юм уу тийм бусдад таниулах зорилготой байдаг болохоос нэг би нэг хотох хэрэгэлтэй боллоо гэд нөгөөдгөрөө хоол юм хийш хүн дүүрээ яваад иж болохгүй шүү дээ тий. Өөрт зэвсэг байгаа тэр зэвсгийг зөв зүйтэйгээр ашигладаг хүмүүсүүд нь байдаг юм шүү. Тэрийг бас ойлгороо. Дээрээс нь хүн болгон сонголт нь өөрх нь гарт байдаг юм шүү. Тэрнээс биш одоо юу гэдгийг заавал ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг ч юм уу. Гэдэг тийм уян хатан талаас нь ойлгосоо болж игэл та нарын яриаг ингээ тий тэр тал руу чиглүүлээд тий хит нэг тийшээгээд үүсэн биш. Байгаасаа гэдэг талаас нь бодоод бид нар бол ер нь нэг тэгж одоо ер нь ингээд яг хоо бүгд нэвтрүүлгийн үзэл тэр хүмүүс болоо тэгж амар дүүйлэгдэх шүү. Яг хийж байгаас. Яг тэгэхээр одоо жишээлбэл би сэтгэл зүйчтэй ингээд хүмүүсийг амар их уулзаач тий. Яг гэх юм бол Монголын ингээд нийт үзүүлж байгаа массын бараг 30% сэтгэл зүйтэй хамааралтай хүмүүс ирээд шүү. Тэгсэн мөртлөө бөөгөөс яг үгээ асуудаг. Тэнгүүд сэтгэл зүйн одоо энэ салбарыг хөгжөөсөө гэж амар боддог. Тэгээ ягаад хөгжчүүл юм хэрэгтэй юм бэ гэхээр бөөл амнараа хөрөхөөр бас яг үнээр бас сэтгэл зүйч ажил хийж байгаа шүү дээ. Тэ? Одоо ингээд за эдгээр санаас суу. Чи хүнийг хэдэн хувь үзэж хэдэн хувийн сэтгэл зүйн зөвлөгөө өгж байгаа вэ? Одоо юм байдаг шүү дээ. 100 зөвхөн байна. За үнэхээр өөрийнх нь бүх юм нээлттэй мөртлөө сэтгэл зүгээр онцгой байна. Унаа чи болон чи яв юу яриад байгаа юм те. Ингээл галын насаагаар гаргах. Харин ерөөсөө тэр аахгүй юу. Тэгэхээр яг ерөөсөө эрдэнэ сайн хийж байгаа. За та бас хэдэн үг байна. Ер нь тэгэл одоо хараад сэтгэл зүгээр онцсон хүнийг биш үү. Яг хийж байгаа. Одоо чи энэслийг хийх ёстой тий. Ингэх ёстой гэхгүй аюу гоё дэм өгөө тэр бодлын амир өөрчлөх ёстой байхгүй. Сэтгэл зүгээр нь өөрчлөө тий. Өөрт итгэл үнэмшилтэй болоод өгчих бол тэр хүн өөрөө шал өөр бодолт болоод өөдрөг болоо явчихвал тэр хүний засаг болчих واخгүй. За манай удаа эмгтэй хэдэн хувь зүгээр хувилж авч үзээ. Хэдэл гоё ярилцээ л та тий. 50% гэдэг. За миний хувьд бол бас 50% та гэж бодож байна. 50%. Тэнгүүд ягаад энэ ингээд 50% та нэтрэгээ бодож байна гэхлээр нийгэмд Монголд яг үндэл сэтгэл зүйч ийм талын минийхаар бол хөгжөөгүй айгүй бага гэж боддог. Тийм ч учраас бөөл амнар одоо тодорхой хэмжээгээр хүнийг ингээд үзэж хараа сэтгэл зүйн зөвлөгөөч гэсэн үгээр яг ингээд адилхан хамт ажлын нэг явж байгаа байхгүй юу? Тэгэхээр минийхаар бол тэр нь ингээ хөгжөөд явчих юм бол яг жинхэнэ бөөл ам дээр очих хэвээр асуудалтай хүмүүс нь яг нөгөө жинхэнэ бөөл амаа зориод явчих юм бол дунд нь нөгөө хий хоосон нөгөө асуудал үүсгээд байгаа нөхдүүд чинь хүссэн өсөөгүй ингээ арччихгүй баяртай болчихгүй. Тэгэхээр зөөр хөгжижөөсөө гэж би зөөр дотроо боддتي. Гэтэ бид нар мэдээж цаг үетэйгээ нийлүүлж алхах хэрэгтэй. Тэ. Ер нь бол одоо яг бөөнрийг болохоор хүмүүс жоохон боловсрал тааруу гэдэг ийм тийм гэ ойлгодсон шүү дээ. Яг ясан дээр яг жихэн бөөнөр бол тархин бол зүгээр ингээ ингэж яах шүү дээ. Ингээ тий. Би бол тэгж боддог. Зүгээр салдаг гэж боддог. Хинтэл бол хинтээ, юустай бол юустай ямар ч сэдвээр ярилцахад билэн шүү дээ. Ер нь бол тий. Гэхдээ энэ ингээд гоё хөгжөөд ингээ явах юм бол амар хэрэгтэй Монгол улсад. Монголын одоо нийгмийн сэтгэл зүй бол нэлээд дорой тал руугаа байна шүү дээ. Тийм учраас энэ улсууд өссөн үсээг одоо өөрт нэг юм тохиолдсон за явж очин бөөл амаас асуудаг зөв сайхан улсууд нь зөв сайхан юм яриад хэлийг өгчдөг. Тэ жоохон буруу атгах санаатай хүмүүс бол нөгөөдгөн дээр нь тоглолт хийждэг. Ер нь яг шудрах шүү дээ хийждэг. Тэгэнгүүт нөгөө хэд нь ахаал эргээл нөгөө бөөл амаа үзээ ядах те ингээд ийм асуудлууд үүсээд энэ чинь ингээ хоорондоо зөрчилдөнд үүсгээд байгаа байхгүй юу?
Түүнээс эдрэндээ гоё ингээд явж бас хүмүүстэй зөв иргэдээ уриалахад одоо яг юм бид. Магадгүй би сэтгэл зүйчтэй уулзна гэж явах юм бол манай найзууд бас хоёр тэмэр болчих. Сэтгэл зүйчтэй уулзч ярих гэж байгаа гэдэг ийм баг нийгэмч баг тийм болчиход шүү дээ. Гадаадд болохоор хүн болгон сэтгэл зүйчтэй. Хүн болгон ийм юмтай болчиход шүү дээ. Тэгэхээр бид нар яалтчгүй ингээд хоцроод байгаа. Яалтч хоцроод байгаа. Яалчгүй хоцорж байгаа. Тэгэхээр энэ бөөл амдрынхын ч бас буруу биш байхгүй юу? Тэр чинь хүмүүс зорж ирж байгаа ч ямар үгүйгээд гарах юм биш те. Аль болохоор л нөгөө юмаа хийгээл явуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар болохоор аль нэгэн талыг одоо үгүйсэхгүй байхгүй. Ер нь ламэгч сэтгэл зүйчигч те илүүдтэй юусэн. Наадмын ч одоо нөгөө хоёр одоо нэг хүн байлаа байж тэр нь өөр аяндаа бүртгэх ёстой байтал зүгээр сэтгэл зүй асуудлаас бол өөрөө тэрэндээ төөрөд орооцтоод идэг. Тэгэнгүүт чинь нөгөө заавал нөгөө сэтгэл зүйчүүд тоохгүй шидийг хараад байдаг байхгүй. Шидээр ингээд намайг өөрчилчих юм шиг нөгөө хүн чинь тэгж уулнаа сэтгэл зүйчдэр очив та энэ дээр ингээд байна. За та яасан гэсэн юм уу? Хоёр хүн одоо миний захын жишээ байна л да нэг авгаа нөхөр хоёр дүү байна. Тэгэнгүүт тэр хоёр болохоор ингэж байгаа байхгүй. Энэ муу ингээд заслын хөвчмөр энэ ингээд заслын хөвчмөр би бол үзэж чардгүй л да би өөрөө юм хийдэг. Тэгэхээр ингээд ярингууд би бол яг сэтгэл зүйчийн үзэс хийж байгаа. Хүч чи ихтэй н одоо жоохон нуруутай бай. Юм бол аваагаа мэрэнгууд одоо үеийн нийгэм чинь ингээд нэгнийхээ доор авахгүй хэцүү болцсон. Ихтэй хүн айлын ноён нурууч хөө ихнэрүүд тэртээ тэргүй бас чамаас илүү жавж явах ёстой. Чи зарим өнгөрөө хөөе. Үгний бөөс түгээр та ирэлдээл. Зарим өнгөрөө чамаа эмэгтэй ч босч цохоод нугаачихгүй бол зодч нүдэд авахгүй чам яав гэжтэй. Яг үнэн багхгүй. Хитргийн ингээд нэг одоо нэг бидний одоо Монгол улсын хөгжилч хитргийн амар ингээд хурдтай байна л да. Европ шиг хөгжингөө одоо өглөө автобусны цагаараа явдаг биш байхгүй. Тэнгүүд нөгөөдөл чи хитрхийн нэгнийхээ доор авахгүйгээд аваа нөрөө яг тиймээс болол хэрүүлдэг. Тэнд бол ямар ч засал масал үзүүлж авах шаардлагагүй. Ясан юм дээр. Таны хувьд жишээлбэл одоо бөө хүмүүстэй сэтгэл зүйн тал дээр ажиллаж байсан юм. Басан би саундэж бөөмдэж гэдэг юм те. Ер нь өөрөө сэтгэл зүй ямар өдөрч удаа жуулган бэлддэг хүмүүс биш шүү дээ. Дандаа сэтгэл зүйг байнга гэмтэж байгаа шүү дээ. Ер нь нэг тийм ганцаардмал байдал мэдрэгддэг шүү дээ. Одоо ганцаардмал байдал нь одоо миний ойлгосноор бол одоо юу гэх юм тухайн хүний мэдэрч байгаа мэдрэмжийг тэр болгон хүмүүс мэдрээд байдаггүй. Одоо би ингээд ямар нэгэн амттай ундаа уулаа гэж бодож энэ гоё амттай уулзгээд амсалж байгаа юм шүү дээ. Гэтэл танд төрж байгаа мэдрэмжийг ямар нэгэн хүнд ингээд шууд таниулаад ч юм уу те эсвэл би чадчихлаа эсвэл би таньчлаа гэдэг ч юм уу илэрхийлэхэд их төвхтэй байдаг юм шиг байгаа надад ярьжсэнээр. Тийм учраас тэр тал дээр гэдэг ч юм уу ганцаардлыг мэддэг. Дээрээс нь зан үйлээрээ гэдэг ч юм уу бусад ямар нэгэн үйлдэлээрээ тэр хүн цаанаа ямар одоо саад бэрхшээлтэй гэдэг ч юм те авч байгааг мэддэггүй шүү дээ хүмүүс таниулаад ч ерөнхийдөө ойлгохгүй. Тэгээд тэр зүйлсүүдээс болоод голцоо яг зан үлийн хувьд бол өөрсдөө хамгаалаад засчдаг байх л да. Зүгээр илүү сэтгэл хувьд ядарчдаг, сүлждэг гэдэг юм уу. Голцоо сэтгэл зүйн одоо мэдрэлийн ядаргаа гэж ярьдэн шүү дээ. Завсын гэж ярьдаг. Тиймэрхүү сүлжлийн байдлууд голцоо төлхөөр ажиглагдаж идэг. Тийм нэг өөрийнхөө хүнд илэрхийлж чадахгүй байх гэдэг чинь бол яг нэг Робинсон Крузо шиг гэсэн үг шүү дээ. Ерөөсөө нэг арил дээр ингээд илэрхийлж чадахгүй байгаа тийм мэдрэмж. Тиймэрхүү мэдрэмжүүд төлхөө авдаг ерөнхийдөө бусад талаараа бол харьцангуй уг нь нэг тийм тэнхээхтэй шүү дээ. Сэтгэл тэнхээхтэй. Тэ яг тэр сэтгэлийн одоо тэнхээтэй хаттай байх нь ерөн мөржлийн зөвлөх зөв. Бид нар стрессээ тайлж явах хэрэгтэй гэдэг шиг өөрийгөө илэрхийлж явах хэрэгтэй. Бид чинь нөгөө өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй гэж юм байна. Ер нь тэгэхээр илэрхийлж явах шаардлагатай байгаад байдаг. Гэтэл нөгөө нэг илэрхийлэх нөхцөл нь бага. Энэ дээр айгүй олон зүйлсүүд хамаардаг юм шүү юм л да. Ялангуяа одоо нийгэмд байгаа хамгийн хавчигдмал зүйл бол хувийн орон зай гэдэг зүйл айгүй хавчигдмал байгаад байдаг. Хүн ганцаараа байх яг өөрийн одоо гэдэг чинь тий өөрийгөө ингээд өөрөөрөө таньж мэдэх илэрхийлэх гэдэг ч юм уу. Тэр орон зай илүү хавчигдмал магадгүй гэр бүл дундаа ийм байх хэвээр албан ажил гаднаар орж нийгэмшил ийм байх хэвээр гэдэг ч юм уу тий. Яг өөрөөрөө ингээд
хүссэн газараа тачигт нийцдэг хүмүүсүүд их ховор шүү дээ. Аль эсвэл юу гэдэг чинь таагүй зүйлээ надад таалагдахгүй шүүгээ шууд хэлцдэг хүмүүсүүд ховор. Энийг ингээд нэг дотроо ингээд бариад хумаад яваад идэхтэй ижлэг. Тийм буглаад идэхтэй ижлэг. Тэр хийсэн үйл одоо тэр хийсэн зүйлсүүдээр ингээд буглаад гэдэг ч юм уу те тэрийг уг нь таниулаад ярилцаад хуваалцаад магадгүй нөгөө багштайгаа гэдэг ч юм уу те бусдаа тийм байх хэрэгтэй болов гоцоо би нөгөө босгож өгсөн гэдэг ч юм уу тэр хүмүүсүүд тэр зөвлөлтөдөө очир нэг талаар юу одоо юу гэдэг чи буулгаад ингээд таньж мэддэг хүн биш учраас мэддэг яг хүн талаас нь голцоо ярилцсан. Бусад мэдрэмж талаа цаашаа илэрхийлж байхгүй бол магадгүй нөгөө байгальтайгаа харьцаж байхгүй гэсэн үг шүү дээ. Их төвхтэй байдгийн болов гэдэг зүгээр хувийн дүгнэлт байгаад байдаг. Дээрээс нь бас ярмаар санагдсан зүйл нь засал зөвлөгөө гэдэг байгаа шүү дээ. Тийм засал зөвлөгөө гэдэг дээр хүмүүст зарим талаараа нэг зөв ойлголт өгөх хэрэгтэй болов зөв гэдэг нь бэлэнчлэг сэтгэл хийдэг хүмүүсүүд их олон байгаа юм л да тийм. Засууж бол айл асуул шийдэгдэж байна тийм. Энэ талаас нь яаж одоо системтэй хүмүүст таниулмаар юм бол дээрээс нь монгол хүний өөрийнх нь хувийн онцлог гэж байна шүү дээ. Монгол хүний зам төрх тийм. Хүмүүс магтахаар яахгүй магтчихдаг. Одоо яг чи юмхнаар юм хийчдэг, юу гэж аргалцдаг гэдэг ч юм уу те. Тэгсэн мөртлөө Монголд үйлдвэрлэж өгөөгүй, юмыг төгс хийж чадахгүй гэдэг ч юм уу нөгөө талаас нь ингээд хараад байдаг. Бид нар уян хатан хараас болж өгвөл олон талаас нь таниад хүн чинь бүх юм 100% чадах хаалга бүгд шүү дээ. Тэ? Би жоохон болчоод тэр болоогүй гэдэг ч юм уу аль эсвэл та бүхэн ч гэсэн тэгдэл үл нэг нэгэндээ дэмнүүлэхээс болоог байна да тий жоохон байдаг гэдэг ч юм уу эсвэл чи харин хийгээд байна гэдэг ч юм уу тэгдэггүй байлгүй энийг нэг яаж нэг хөвтэйхэн тайлбарламаар юм дээ уг нь нэг байгаль их дэлхийтэйг нэгдэх нэг болох бие биентэйг уусах уйлдах гэдэг зүйлийг уг нь сурчлаад байдаг байх гэдэг талаас нь би аюу тийм дэмжиж ялангуяа манай ёсны шилтэй аюу холбогддог шүү дээ тэр талаас нь одоо нэг тийм гоё системтэй ямар байна л та таниулмаар байна. Тэгээд ч арай тэр утгаараач тэр энэ нэвтрүүлэг надад айгуу таалагдаад ялангуяа гоё өргөжөөд өшөө олон хүмүүсүүдийг бид нар мэдгүй олон зүйлсүүд байгаа шүү дээ. Гоё ста таниулаад тийм бид нар өөр төрлийн өөр чадвартай гэж болно. Гол нь нэгдмэл нэг сэтгэлгээтэй байх хэрэгтэй болов нэгдмэл нэг ойлголттой байх хэрэгтэй болов магадгүй тэнгэр үзэлтэн гэдэг шиг те магадгүй бид нар чинь монгол хүмүүс ядаж бие биенийг өргөж дэмжиж те түлхэх биш дэмжиж энэ нэг бөөing гэлээ энэ нэг ламын гэлээ энэ нэг худлаа ном уншаад гэдэг энэ нэг тийм биш те болж өгвөл дэмжиж өөр ямар нөөц бололцоо байна хэрэгээр нь дэннээсэл гэж үстгэл юм л та. Тэгээд тэрийг заримдаа нэг ам уу хоёр чинь ивүүлж чадахгүй тэгээд хүнд тааруулаад тий. Өөрөө мэдтэй тааруулаад байдаг. Үзлээ хаях хэрэгтэй юм шүү. Тэгээд би үзлээ хаях хэрэгтэй. Дээр нөгөө нэг тохон хүн одоо ямар салбарт байж болно шүү дээ тий. Одоо можааж үү тийм хэлбэр чинь юу гэх юм. Тэгэх юм бол хамгийн гол нөгөө юугаа өөрийгөө ялах хэрэгтэй юм шүү. Өрөөлийг одоо нэг нөхөр одоо нэг гэр хийгээд зарангууд дууд зай цаашлаа хүмүүс та надаар дор хийдэг үгүй байхгүй. Тэр хүн хэрэг ууц уухаар өөрөө хичээх хэрэгтэй байхгүй. Говны хөвчөд байх хэрэгтэй байхгүй. Тэ өөрийгөө хөвчүүдээ гүйж өрөөлийг муу атаагаас угааддаг. Өөрөө юу чаддгийг хэр юу чаддаг. Уу яа гэх юм. Дараа нь хөр зөөрөөд нэг машин чораач чадахгүй. Нэг үзэгөөч тийм хөр үзэгөөч чадахгүй. Юу ч чадахгүй мөртлөөс хүнийг муу тасаад. Энэ яг гоё хараасал хэрэгтэй тий. Тэгээ өөргөө яах хэрэгтэй. Өөргөө яах цагт өрөөлийг ойлгох байхгүй. Энэ хүн яаж хөдөлгөөрч, яаж юм хүссэн, яаж мундаг устай та нараас нэг юм бодоод үзээ. Хүнд муулуулаад байгаа юм чи юм хийдэг хүмүүс юм болоо. тий. алдаа гаргаж Хийдгүү усууч юм булаа сууж идэх байхгүй юу? Үг нь болоход л чи тэгээд гэртэл байж байгаа юм чи тэгээд бид нар яг хүмүүстэй хүмүүс юм байлгүй дээ нөгөө айлын хүмүүс гэдэг нэг хүмүүс байдаг шүү дээ. Хүнтэй харьцуулагдаад жишгдээд одооны эцэг эхчүүд нэг тийм хөө зүйлээ болоос гэж боддог байхгүй. Учир нь би хэний ч амьдралаар амьдраагүй, би таны амьдралаар нэг секунд амьдарч үзээгүй. Тийм учраас яг бүрэн дүр яг тань шиг ойлголт авна гэдэг ч юм уу мэдэн гэсэн үг байна шүү дээ, тий. Тэнгүүд ингээд энэ хоёр хооронд харьцуулагддаг. Тэмээ юм хоёр хооронд харьцуулж байгаа юм шиг. Уг нь яг түрүүний хэлдэг шиг тий. Яг хэлдэг шиг одоо юу гэдэг
Хүний өрсөлдөгчийн тухайн хүн өөрөө л гэдэг. Өөр хийж биш. Тэрнээс одоо юу гэдэг чи товчхондоо нэг өчигдрийнхээ өөрөөсөө өнөөдөр жоохон ч гэсэн илүү байгаа ч ядаж илүү биш юм аа гэхэд битээ дутуу байгаа ч гэдэг л зарчмын үг нь өөртөө баримтлуулдаг. Тэрнээс тэр хүн одоо магадгүй олимпийн аврагч юм уу те дэлхийн авраг болсон байхад хичнээн их хөдөлмөрснийг ард нь мэддэг байхгүй бид зөвхөн амжилтыг гардаг. Тэгэхээр тэр амжилтыг гаргаж яана гэдэг чинь тэр хүн өдөр болгон хөдөлмөрсөн, өдөр болгон хичээсэн, тэр дунд нь алдсан онсон зөндөө зүйлсүүд байгаа. Тэр алдсан оноонуудыг харж үзээ таа ч гэсэн алдчихж байгаа алдангуудаа би болохгүй юм биш. Би алдчихл байгаа юм чинь амжилтанд хүрэх зам руугаа ядаж нэгээд жоохон ч гэсэн хазааж байгаа юм байна да, төгсөж байгаа юм байна да гэж ойлгоод өөртөө тэмцээд өөрийгөө ялаасаа гэсэн зөвлөгөөг тойроо утгаар нэг их хөвгтэй нэг шууд хэлчихэж чинь төс одоо гэж чинь тэ. Одоо жишээ нь суулж байгаа сууч гэсэн салбартаа маш их унаж босож энэ алтгуул хоёрыг ялах гэж маш их тэмцэж өнөөдрийн камерны ард ингээд дэлгэцээр гараа сууж байгаа байхгүй юу? Тэгэхгүй шууд ингээд ерөөсөө манлайлагч болоод шууд олимпиар болоод шууд тийм үстэй дэлхийн авраг болно гэж байна. Маш их унаж босчиж харин тэр дунд шаардлагагүйгээр зүтгэж явсаар байгаа юмны артлыг үтцүүс. Альва нэг салбарт манлайлагч хийж байгаа тэр залуучууд бол би тэгж л байна. Өөрөөгөө хийж байгаа тий өөрөө ялагч байгаа. Тий манай сайн өрөнд өгч юм төгсгөлд нь эрдэн санаас зүгээр асуумаар санагдал болохоор тэр Оросын зөвлөлийн тулаанд орж байхад тэр нөхдөж шоу мөн гэж янз янзын нэрэдэг тийм юмнууд нь яах юм бэ нэр. Хүмүүсээс их л асууж бодож байгаа бах тий. Байгаа бах тий. Одоо жишээлбэл яг их гоё шудраг болсон гоо. Би тэнд айгүй их бухимдаж айгүй төцөгшөөгөө буугадлаа. Яг одоо өнөө сэтгэл зүйч ах юм аа нэлдгээр яг ганцаардлаа. Тэгээд энийг яасан гэхээр одоо би яг авт үлдсэн байх та. Нэг сорилт нэг юм тайван төстэй хумс хараар ингээд нэг тайлбар маа тэр энэ чинь. Тэр нөхөртөө бит хоёрыг ингээд нэг сорилт руу ингээд нэг төсний суулгасан чи манай орчуулагч тэгж. За чи уршаа сууч бит хоёр хоёулаа чи ардын сууч гэдэг. Тэгэгээ санаанд буй явж байна. Хонгод чихэн дээр одоо бидний яриагаар бол тийм маш лөөр яваад ингээл дахин ингээл яасан болоо ингээ харсан чинь тэр хүүхэн ингээд за би та тэгэхээр би энүүгээр харуулахгүй та хэд харуулчих заа. За тэгээд тэгсэн чинь би ингээд зургийг татаад ингээд наачаад уншаадсан. Тэнгүүт нь орчуулагч чи та нэг чи таксины жолооч би тамхи үлдээчихээ тамхи байсан л тамхи үлдээчихээ та ингээд дэлгүүр дээр зогсоод нэг тамхи аваад өгчөөч гэсэн чинь нөгөө жолооч чи болно гэдэг. Тэгээ даа нэг чи гараа явсан чинь нөгөө чи ингэж уншихгүй юу? Наваа хэл мэдэхгүй юм гэж байна шүү дээ. Тэгээ тэгэнгүүт би за тэгээд зургийг дарчаад тэгээ оруулж ирээ даа нэг чи орж ирэх чи энэ юу гэж юм уншсан чинь ямар уухай юм бэ гэл. Тэгэл наа чи ингэж штэ орж ирээд мэдэрч байгаа юм шиг гараа өрөг дохоо өгсөн зүг рүү яв тэ тэгээд ханд очоо хумсаараа ингээ мааж шүлсээ хаймаа гэл бүх юм баабыг бичсэн байдаг байхгүй юу баахан хороо зүгээр л тэгээд би чинь хямраад ягаад аав руугаа яриад бүхий л угаасаа нэг хүмүүс руугаа хамгийн дөрөнд аав руугаа яриад ааваа ингэж юм одоо яах вэ гэсэн чинь миний хөө сайхан яг зүгээр оролцтой чи төртөл явах үз угаасаа наа чи анхнаасаа ойлгомжтой байсан юм аав нь харсан. Тэгээд наадхаа хамгийн гол нь би нэг хууль мэддэг те одоо Оросд сурч ирсэн найзаас асууя. Би ингээ одоо продюсерт нэг хэлж дэлгэх гээд байна. Одоо би энэ сорилд орохгүй. Та нар ийм муухай ингээ хэлэх гээд байна гэсэн чинь одоо ч ард минутын дараа хэлсэн. Миний болохгүй гэж шүү. Бас нэг ахруугаа ярьсан чинь наадвал чинь чамайг бол яаж те баг зүгээр ингээд давчин. Чаа зүгээр алж ярьчаад автоос зохион байгуулад наадвал чинь ингээ мафтага цагдаа тань хэлсэн байгаа наадвал чинь тэгээд цаашаа явбаа. За яг хөө тэд нар шипигээ авдгаараа аавна гэж. Тэгсэн чинь зүгээр л минийх зүгээр ингээл гаргаа мөрдөх байхгүй. Тэр юм ихтэй авцаар хэлсэн чинь гэдэг юм те. Тэр ингэж ингээл зүгээр 2-3 секунд. Тэгсэн чинь би нэг 10 минут гарахт нь би баярлаж байгаа байхгүй нэг сорил дээр. Тэгээд ядаж эднэр ингээд ингэхгүйгээ би нөгөө продюсерлоор ингээд холбогдох гэхээр ерөөс уулзахгүй. Тэгэхээр ер нь анхнаасаа ялагч нь бас тоглогдсон байт юм болов уу гэж би бодсон. Тэгээд даанагчтай яриад за ихчээ. Одоо хоёул нэг л үгэн дээр алдчих болохгүй. Нэг үгэн дээр алдах юм бол наадвал чи нөгөө катлаад хасаад те ингээ монтажлаад хоёулаа алдаа гаргаад баяртай ярьсан ингээл гаргана. Тийм учраас за та сайн сонс би сайхан дэлгэрэнгүй яриа гэд. Тэгээд
явсаар аваад тавд очсон л да. Тэгээ тавд очиод яг тэр Линда гэдэг нэг юм өндөр тархан хүүхэн хүртэл адилхан надтай яг адилхан хэлсэн үг мөг адилхан байсан. Мэдээж би ноцсон байгаа. Тэгээ эндээс ингээл ажиглаад дүгнэлт хийгээл яхад ерөөсө гадны хүнтэй сорил дээр хамгийн түрүүнд өглөө 9 цагаас намайг оруулдаг. Тэгээд энд чинь нэг хэдэн хүүхнүүд бичиж аваад байдаг шүү дээ. Би энд үзэл ярьж байхад энэ яг болсон юм уу? Энд яг гингүүд нөгөө хүн чинь нөгөө сэтгэл зүгээрээ ингээл хөөрөд ярьж шүү дээ. Тэгэнгүүт мондөг явж байгаа нь шүн болдог. Таад анзаараад гарахаар нь үзээрээ. Тэгэнгүүт мэдээллийг цуглуулж аваад нөгөө хэдтэй өгдөг юм байна гэдэг. Тэгээд би ерөөсө тэр зургийг хадгалсан байгаад байгаа юм. Би чатаас ярьч. Тэгээ би ч тухайн үед чинь тэр нэг найз мэд руугаа за надад ямар нэгэн асуудал гарвал TNT холбоотой шум холбоотой хийлээ. Өвний нот чи хямарж байгаа юм чинь. Тэгээд яг ингээд гэрчтэй баримттай. Одоо манай орчуулагч их хүртэл айгүй сэтгэлээрээ явсан л та. Яг алдаа оноо байсан л ах нөгөө нэг яг гоё орчуулж чадаагүй те магцлаа шууд ярьсан. Зураг нь яаж болдог вэ? Одоо чатаар ирсэн зураг чи би ч юм асуусан. Өдөрийнхөө тэгээд за ингээд яцсан. Тэгээд тэгсэн чинь яг шудраг яваад төрүүлэхээр байсан гэж би бол бардам бил. Манай тэгээд би хэлээд шүү дээ. Манай Монголын хүмүүс одоо бид нэр те энэ улаас утган зайрангууд манайтай энэ үздэг юм. Ямар мундаг энэ зүйлийн төлөө тэмцэлийн агуу болгоцсон юм бэ те. Тэр тэнгэрийн онгод гэдэг эцэгүүдийг нь онгод гэдэг ямар агуу юм бэ гэд би яг зүгээр л энд очиж магад очиог бол би тэдрийг доктор агаад ваа гэж сууж байгаа шүү дээ. Ангаагаад нөгөө басгоноосоо авахгүй ах хэлээ. Тэгсэн хэд чинь одоо Хятадаа сая хүн орлоо. Тэгэл жижиг улсуудаас ингээд орсон л тоо. Тэгээд энэ бүгдийг хойно ингээд Монголд маань чадлаараа тав давьдсан. Би баярлсан, баяртай байсан. Угаасаа ойлгомжтой байсан. Мэдсэн учраас хямраагүй. Гэтэ яг Эрдэнэ саны яг энэ яриан дээрээс манай монголчууд тэгээд бас л мундаг шүү тий. Одоо ингээд би 2013 онд зүүн бэлгийн планд оролцож ирсэн. Монгол тэр тухайн үед ингээд яг алцааг ингээд одоо яг л гарч байгаа шүү дээ. За одоо ингээд Орос хэл мэддэг юм байна. Орос хэл юм шүү. Тэгээ би яг машины ардаас нь ингээд дарсан. Асуух хэрэг яцлаа. Зүгээр. Яг хэдүүлээ тэгж байгаа хараа. Яриад энэ би бичлэг хийгээд баримжуулсан. Яагаад энийг би болохоор ярихад юм бэлээ. Манай Монголын зүүн бэлгийн планы бас шоу гэж байдаг. Манай монголчууд. Оросууд хийж байгаа юм чинь монголчууд хийн гэдэг ойлгох байдаг. Нэг хэсэг Оросын зүүн бэлгийн план шоу маа гэж аим шуурсан ш 2-3 жилийн өмнө. Тухайд би яг Оросын зүүн бэлгийн план бүртгүүлсэн байсан. Яг явахгүй. Тэгээ монгол хүний сэтгэлгээгээрээ очсон шоу гэд би яг нөгөө яг л госоолно гэдгээр мэдэж байгаа байхгүй. Угаасаа тэр тав мөрөө юу гэж манд цомоо өгөө явуулах үү гэдэг ойлголт наад төрсэн бохгүй. Тэгээ хайсан. Тэгээд Монголыг болохоор яг бас шоу гэж ойлгох монголчууд. Гэхдээ Монголын зүүн бэлгийн төлөө хэзээ шоу байгаа гэдгийг баталж чадна. Яг гэх юм бол монголчууд бид нар цөөхөн бохгүй яг үндэ. Тэгээ эн чинь одоо нэг хүн буруу ингээ хэлээ явуулна шүү дээ тий. Тэнгүүд цуурчин. Одоо Эрдэнэ санд нэг хүн үзлээ алдаа гаргалаа тий. Тэр чийс тоотлаа юм билээ. Тэгэхээр шивэр аян бэл явчихдаг. Тэр цөөхөлөө учраас тийм юм зохион байгуулах яг үндэ ихэд боломж байна. Чинь Монголын 17 оных төрөллөө тий. Тэгээ тэн дээр ингэсэн. 17 онд ч бид за харуулаа байлаа гэж бод нэг цагт өдрийн дууд. Утсын хурааж байна. Одоо Отгонбаяр гэдэг яг хамгаалтын ажил юунд ажиллаж исэн одоо маа найз байдаг. Тэгээ тэр ингээд тухайн үед тэнд нөгөө хамгаалтанд гардаг. Бид нарыг ингээд 50 татад бөөнөрөө гаргадаг. 0 орой бөөнөрөө над завдаг. Энд бол зүгээр булхаа ихэд амар хандлаа. Яг цаг тоглоор явчихдаг. Тэгээд тэр ардуур одоо энийг харсан би яагаад ингэж цацахгүй байна гэхээр ийм нэлээ гэрэн дээр хатуу цацсан. Ингэх юм бол чамаг ингээд шүүхтүүд тэрийн дүрний даруултаа 100 сая те ингээд шууд бид нар чи юм хийчтэй байна. Тэгээд Монголын бүтээгдэхүүнүүд бол ярьж байгаа шүү. Европ руу ч юм уу Америк. Энэ ярьж байгаа ер нь бас энэ хамаагүй. Энэ хамаагүй. Юу цагаар баримтчихгүй бол тий. Одоо нөгөө дэлхийн шүүх гэдэг байгаа шүү дээ. Одоо маань хуульч ахтал зөвлөсөн л дээ. Цагаар дэлхийн бол тэмдэглэн хандж шүү дээ. Ийм юм байсан. Энэ нотлох баримттай. Тэгээ би чинь данагч дээр ч араас нь ингээд бүтнээр нь ингээд бичлэг хийж байгаа.
Шипи авч байгаа. Би эндээс 3 шипи авч байгааг харсан байхгүй. Эннийхийг дарж чадсан. Нөгөө хоёрын нь яг адилхан зурагтай WhatsApp-аар ингээд яг сум заацсан. Энэ байшин энд байгаа шүү. Тэгээд тэр за тэгээд ер нь аавынхаа зөвлөснөөр явсан л та. Явсан ч болсон. Тэгээд орсон шүү. Яг ч бүр илүү байсан учраас 5 руу оруулаад гаргаж шít юм гаргаж. Ерөөсөө тийм байгаа. Бүр эрт хасахгүй угаасаа болохгүй боломжгүй болчихсон. Бокс зэгтүүлсэн мөн. Нэгт орсон болсон. Шүүгшээр ам зодоо гэдэг. Тэгжиж ялдаг систем бол. Тэгэхээр би яг хөө зүгээр яг ингээд дүнгээр яг хөө энэгүй яриа дээрээс хэлээд байна. Манай Монголын зөв билгүүл талаар нэг хүмүүс шоу гэж ярьсан. Тийм усууд нь болохоор дандаа нөгөө тийм талын усууд байдгийг. Тэнгүүд тэр усуудыг бас зөвж хэлмээр байна. Та нар нэг удаа сорилт орж үз. Тэгээд нэг удаа хүний өмнө камерын өмнө юм үзээд үзчих. Яг тэр мэдрэмжийг эхлээд авчих те. Тэгснийхаа дараа тэрийгээ харин өөрөө дүгнээд ярьж болдог. Манай би нөгөө улагчтай сорилт 3 жил шүүгчээр ажиллаж байсан юм а тухайн үедээ. Тэгж яг нөгөө хүмүүс чинь нөгөө хасагчингуудаа эдгээр дотроо ингэжсэн гэдэг яриагаа дандаа хийдэг байхгүй. Мэдээж би одоо ингээд би ч гэсэн дотроо бодохгүй за хоёр ороод хасгцсан бол найзуудаа юу ч хэлэхгүй гэдэг ойлголт бас над төрнөө тэнгүүд тухайн үедээ яг тэгдэг хүмүүс ч нөө би муугасаа олж хасгцсангүй тий ингээд эдгээр ийм хорон найруулаад би хасгчлаа гэдэг ийм сони явгаа яриа гараа. Яг тийм учраас би энэ зургийг баталгаажуулж дарсан. Тэгээд би зүгээр манай Монголоос бөөнөр очиод эднэрийг зүгээр нухчин дарж чадна. Хамгийн гол эднэр чинь хоёр талаасаа л барьчихж байгаа. Одоо энийг ингээд монтажлаад тий хаанаас миний яриаг урд нь оруулаад буруу зүг болгож болтгий байна. Тэгэнгүүт зүгээр л би минийхийг бүтэн гаргаад өгөөч. Харин гарахгүй шүү. Бүтэн гараад дууралтын үзээд хань ерөөсөө бүтэн гарахгүй. Жохон катлал ороод. Тэгээд хамгийн сүүлд эдгээр чи хоорондоо юм хийгээ тэгээд ингээд бас эндээс одоо миний хойдгаас одоо хүмүүсийн хойдгаас хойноос таньдаг мэддэг бөөнөр маань гоё юм хийгээд ингээд ингэхэд эдгээр хямарсан байхгүй. Би яг энийг харж ирсэн. Би тэр Максим гэдгийг цааталт хүн өнгөрчлөө гэд би харсан ч үгүй байсан. Тэр харын цааталт ээж нь өнгөрсөн байсан байхгүй. За тэгээд тэгсэн чинь тэр харын ээж нь өнгөрчүүд тогтол ингээд улаараа яриад байгаа юм зүултэх гээд. Тэгсэн чинь яг хасалтын өдөр Максим корона туссан. Бид нар чи яг хасалтан дээр ингээд нөгөө шинжилгээ өгдөг. Тэгээд за энэ тест манах нэг хийсэн юм чи нам хийж ин да тий. Тэгэхэд тэрийг одоо зургтын нэвтрүүлэг хийхэд чи ажилчдын хөлс мүс гэж маш их мөнгө яаж байгаа. Тэгэхэд шууд зураг авалтыг хойшлуулж байгаа шүү дээ. Тэгэл Максим ингээ гуугаа үлдсэн чинь дараачийн хасалтан дээр тэр хар үлдэх гэхээр би яг ихлэ ингэж бодохгүй. Нөгөө чиглэлчтэй даанагчтай хайцдаг орчуулагчтай. За хөөгөө гаргацдаг уг нүдтэй нэр гэдэг. Монгол боо ямар хүн чанаргүй бэ бодохгүй тэгээ дотроо бодчиход үлдээсэн чи яхав тэ гэсэн чи даанагч ихэн дээр юу яриад байгаа юм бэ? Миний яг л Монгол 30 жил Монголд амьдсан яг л Монгол хүн шүү байхгүй. Юу яриад байгаа юм бэ? Наад бол чи чамаа ингэсэн бол хайрлахгүй шүү дээ. Хас наатгаа гэсэн чи. Би амар зориггүй хэлж байгаа байхгүй. Боломж олгомаа гэнэ. Тэгээд ингээ хассан чи харин орсууд тийм шудраг юм дуртай байлаа. Тэгсэн чинь ингээл гадуур явсан чинь таниад эхэлсэн. Намайг хийж танихгүй байсан чи. Тэгээд ерөөсө тэр Максим хасагдаад тэр хар хасагдаад тэгээд тэр Линда гэдэг нэг тарган тэр өгн хасагдсан байгаа байхгүй яг ингээ нөгөө шүүгчнэр сууж хахад орос өгчнөр тэр Линдагийн зургийг 3 өгөхөд эренгүүтээ хар тогтонд хинч байхгүй хинч ороогүй тавлаа үлдлээч гэх мэтчлээ ингээл эдрийг ингээ авч үлдэх кондоо аягээл өөр яг процесс дээр гяс рүүл ажиллаж. Тэгээд лайв хийж байгаа нөгөө нэг эмгтэй хүмүүс настай хүмүүс ингээд яасч ойлаад гиналт ч ойлаад нөгөө дотгошоо богдсон байсан лайв дээрээ. Тэгээд ер нь эндээс яг юу ойлгосон бэ гэхээр ерөөсөө энэ улаан шатны заримуд мундаг юм байна. Ямар их зүйлийг үзэж туулаад энэ сайн хүмүүсийн төлөө явж байгаа. Энэ донд яг хүний уулын мод дутдаг гэдэг шиг сайн муу байгаа тийм ээ. Тэгэхээр алдаатай бол алдаагаа засаад оройтойгоо тий. Ер нь юм оройтдгүй шүү дээ. Сайн алдаагаа өнөдөр засаад тэр эрдэс надад баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд энэ өдрийн дугаар маань ингээд ер нь өнгөрч байна. Тэгээд намайг болон одоо миний ажлыг хөндлөөр, бүр хөдөлгөөн тэний үзлээ хөндлөөр хүрэлцэн ирсэн 640-д бас маш их баярлалаа. Цаг зав аваад тэгээд төсвөлтөнд нэг үг хэлэхэд одоо
бидний тэнгэр үзэл буюу хөх толготны дахин сэргэн мандалд ирж байгаа шүү. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. Бүгдэнд нь ажлын өндөр амжилт хүсье. За.